Хүн төрөлхтний одоо бид үүссэн цагаас эхлээд бидний одоо тарих толгой дотор байдаг нэг асуудал бол одод руу хараад энэ тэр одон дээр юу байгаа бол тэгээд орчлон хорвоод үнэхээр бид нэр ганцаараа юм уу гэдэг асуулт байсан. За энэ асуултын хариултыг болохоор энэ номон дээр маань 1970-аад онд Хятад улс за тэр дундаа Евенжи тэргүүтээ одоо Эрдэмтэд цэргийнхэн хар гарийнхантай холбоо тогтоосноор хариултыг олж байгаа. За гэтэл хүн төрөлхтний буюу одоо бидний холбоо тогтоосон харь гаргийнх нь яг эзлэн түрэмгийлэх тийм сэтгэлтэй хүмүүс байсан учраас эргээд бид нэр өөрсдөө маш том аюулд орсон тухай бол бид эхний номон дээрээс уншиж танилцсан. За тэгээд гар гэрийнхэнтэй холбоо барьсан тэд нар дэлхийг эзлэн түрэмгийлэхээр ирж явна гэдгийг мэдээд энэ одоо хүч тэнцвэргүй том дайснуудтай хүн төрөлхтөө хэрхэн тулалдах вэ? Хэрхэн тэмцэх вэ гэдээ одоо янз бүрийн арга зам боловсруулж эхэлсэн. Та бидний сайн мэддэг хан ширтэгч төсөл байна. За дэлхийн нөгөө сансрын батлан хамгаалах зөвлөл гэдэг ч юм уу те янз бүрийн шин байгууллагууд байгуулагдж эхэлсэн. Энэ олон төсөл төлөвлөгөө дундаас аимшигтай гэж хэлж болох санаанд тод үлдсэн. За тэгээ энэ номын хамгийн ихэнд гарсан төсөл болохоор шат төсөл байгаа. Шат төслийн хүрээнд бид нэр дайсны флот руу буюу одоо яг сантигийн зүрхэн дотор өөрсдийнх нь тагнуулыг оруулна гэсэн ийм том амбицтайгаар тухайн үеийнхээ технологи техникийг одоо нөхцөл байдлаа тааруулаад 9.3 кг ачааг сансар руу гэрлийн хурдны 1% хүрэх хэмжээтэй хурдтайгаар илгээх ийм төслийг хэрэгжүүлсэн боловч яг одоо хамгийн эцсийн гүйцэтгэх шатанд алдаа гараад за энэ төсөлд тагнуул болоод өөрийнхөө тархийг илгээхийг зөвшөөрсөн Юн Тямин гэдэг энэ залуугийн тархийг үрд мөнх сансрын ууданд алдсан. Гэтэл Юн Тямины тархийг Сантигийнхан олоод зогсохгүй Юн Тямин Сантигийнхан дунд ороод амьдраад тэр бүхэл суперкомпьютер Софоноор нь дамжуулаад жин буюу одоо хайртай бүсгүйтэйгээ хүн төрөлхтний төлөөлөгчтэй уулзъя гэж хэлж байгаа мань бол мэдээж бид бүгдийг номыг уншиж байгаа хүмүүсийг болон номон доторх дөрүүдийг маань маш их гайхшруулж байгаа. За ингээд Софоны тусламжтайгаар Жин Тямин хоёр маань уулзах газар, уулзах цагаа товлно. За тэгээ тэр хоёр хаана уулзах юм бэ гэхлээр Лагранжийн цэг гэдэг цэг дэлхийгээс 15 сая км-ийн зайд байдаг. За энэ нь болохоор нар болон дэлхийн татах хүч хоёрын яг тэнцдэг цэг юм байна. За энэ цэг дээр уулзъя гэж тохирч байгаа. Ингэж дэлхийтэй ойрхон бас газар уулзуулж байгаа. Нэг талаасаа Сантигийнхэн хүн төрөлхтөнд өөрсдөө хүндэтгэлийг үзүүлж байгаа хэлбэр. Хоёрдугаарх нь болохоор Сантигийнхэн угаасаа бас ийм гариг хооронд ийм уулзалтыг бол яг ийм таталцлын цэгүүдийн тэнцдэг цэг дээр ингэж уулздаг уламжлалтай одоо арт түмэн гинэ. За ингээ уулзах цаг нь болоод Жим болохоор нэг юм жижигхэн буурынхий сансрын хөлөг дээр суугаад сансрын лифтийг ашиглаж сансарт гарч байгаа. За лифтнээс цаашаа болохоор жижигхэн буурынхий хөлгөөрөө явсаар агаад Лагранжийн цэг дээр ингээд очиод Тяминыг хүлээж байгаа. Энэ хоёрын уулзалт болохоор ерөнхийдөө мэдээж маш их хүмүүс бол хүлээлттэй, маш өндөр хүлээлттэй байгаа. Гэтэл Сантигийнхны зүгээс болохоор Жини одоо сууж явж байгаа хөлөгт ямар нэгэн байдлаар дуу, дүрстэй бичлэг тийм хийх төхөөрөмж, тоны төхөөрөмж эсвэл өөр хүн байгаа ч юм уу, эсвэл дэлхийнхээ одоо нууцаар сонсож байгаа ч юм уу. Тиймэрхүү жижигхэн хамгийн жижигхэн уул мөр мэдэгдвэл шууд одоо Жинийг хөлөгтөнд дэлбэлж хаяна. Ямар ч тийм одоо бичих, тэмдэглэх тийм зүйл огт байхгүй, зөвхөн ярилцаал өнгөрнө гэдэг юм маш хатуу шаардлага тавьсан байгаа. За тийм учраас бол хүн төрөлхтөн зүгээр л үнэхээр яг үнэн шударгаараа Жинийг л явуулсан гэсэн. За нөгөө талаас нь болохоор Софон тэр хоёрын яриаг байнга хянана. За тэгээд шар улаан ногоон 3 гэрэл асааж дохио байгаа. Хэрвээ ингээд Тямин тэр хоёрын яриа ямар нэгэн аюултай сэдвээр яриаггүй байх юм бол ногоон гэрэл асж гин. Тямин болохоор Сантигийнхны талаар нь хэлж болохгүй жоохон аюултай сэдвүүд рүү ороод ирэх юм бол шар гэрэл асна. Сантигийнхны нууцыг дэлгэсэн тийм маш чухал мэдээллийг Жинд хэлээд өгчих юм бол улаан гэрэл асаад улаан гэрэл аснаас 3 секундын дараа шууд Жиний сууж явж байгаа хөлөг онгоц нь дэлбэрх юм байна. За тэгэхээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Хүн төрөлхтөн гэтэл эсэргээрээ Тяминаас одоо тийм тагнуулын мэдээ хүлээж авна гэсэн асар их хүлээлттэй байгаа. Жин Тямин хоёрын уулзах цаг болоход тэр одоо буурынхий жижигхэн сансрын хөлгийнх нь гадаа нэг Софон гэдэг дэлгэгдээд айгүй том юм дэлгэц болж байгаа. За тэгээ дэлгэцэн дээр болохоор юм алтан одоо шаргал туяатай тийм том хүлэмжин дотор маш их хэмжээний юм тариа бүрэн боловсрсон яг хурааж авахд цаг нь болцсон хэмжээний тийм тарианууд ингээд
найгаад байж идэг. Дээрэс нь болохоор юм хиймэл юм гэрлэр нарны гэрэл шиг гэрэл үүсгэсэн. За тэрнийхэн дээр болохоор яг юм төөрдөг байшин шиг харагдахаар туслааны системийг ингээд дээгүүр ингээд явуулсан байдаг. За тэгээ хараа суужсэн чинь тэр алтан шаргал тариатай талбай цаад талаас нь Юнтиамын алхаад гараад ирнэ. Юнтиамын болохоор яг өөрийнхөө дэлхий дээр байсантай ижилхэн тийм биетэй болцсон байдаг. Гэтээ дэлхий дээр байхдаа тэр нөгөө хорт тавдартай байсан учраас бие нь маш эрүүл биш байдаг бол яг энэ Сантигийнхан болохоор тэрний биеийг хамгийн эрүүл байдлаар нь буцааж одоо ингээ хийж өгөөд урд урдынхаасаа илүү юм гоё эрүүл чирэг цовоо харагдчихэйдэг. Тиамин тэгээд нэг юм мөнгөлөг одоо материалаар хийсэн өмд цамц өмссөн байдаг. Тиамин жин хоёр хамгийн сүүлд уулзснаас яг цаг хугацаанд бодоод үзэх юм бол 300 жил өнгөрцөн байгаа. Тэгээд энэ хоёрын хооронд болохоор бас хэдэн гэрлийн жилийн зай ч юм дээ тий яг одоо ч гэсэндээ байгаа. Гэхдээ ингээд хизээч юусоо хол яваагүй юм шиг, хизээч салаагүй юм шиг үргэлж одоо өдөр болгон уулзж ирсэн юм шигээр Тиамин жин тий сайн уу жин гэд нэмэлж байгаа. Чи надад зориулж үр тариа өгж явуулсан болохоор би одоо ингээд идэх хоолтой. Тэгээ чиний явуулсан үр тариагийн чи ингээд дахин ургуулад дахиад шинэ үрнүүд гаргаж аваад өнөөдрийг хүртэл зөндөө олоодаа тарьсан гэж хэлдэг. Жин болохоор тийм үү би ингээд ийм бүлэг дээр ч юм уу те хөрс байна гэж бодоагүй. Тэгэхээр би чамайг тэр өрнүүдийг нэг бол юм усан дотор нэг бол ингээ агаар дургуулдаг технологиор л тарих байх таа гэж бодсон. Гэхэд Тиамин ингээд тэр тариаг тарьсан байгаа ингээд хар хөрсийг гартаа аваад энэ бол солироор хийсэн хөрс гэж хэлнэ. За тэгээ тэр мөчөд болохоор нөгөө улаан ногоон шар гэрлээ чин шар гэрэл насчиж байгаа. За тэгэхээр болохгүй сэдв рүү орсон гэсэн үг юм байна. Тэгэнгүүт нь Тиамин ингээ шууд нэмсэглээд гараа ингээ өргөд за бали тэгвэл хоёлоо өөр юм ярий гэд өөр юм ярьж байгаа. Жим болохоор Тиаминаас ер нь хэр хугацаа өнгөрсөн бэ гэд албаар нэг юм бөөрөнхийн асуулт асуудаг. Тэр нь болохоор чиний тархичин сансар окторгууд хэр удаан хөвсөн бэ гэдэг асуулт ч яаж болно. Эсвэл чи яг энэ үр тариаг хэдийгээр тариалж хэлсэн бэ гэдэг ч юм уу те ямар ч утгаараа ойлгож болох асуултыг асуухад Тиамин болохоор зөндөө утсан би ингээд тариа тарж юусоо би мэдэхгүй би ч угаасаа хотын хүүхэд байсан. Дэлхийн тариачдыг хараад тариа яаж тарьдгийг хараа сурчий гэсэн чинь дэлхий ч гэсэндээ тариачингүй болцсон. Тэгээ би энэ хугацаанд л өөрөө яг алдаж оноо зөндөө их алдсны эцэст ингээд сурсан. Харин Азалж би их баг хоол иддэг гэж хэлж байгаа. За эндээс нь болохоор жин юу гэж ойлгож байгаа юм бэ гэхээр Тиамин бол софонуудаар дамжуулаад дэлхий дээр байгаа хүн төрлөختнийг одоо юу хийж байгааг нь харах боломжтой юм байна. Буюу Сантигийн нийгэмд бас нэлээд өндөр хөөрхөн юм өөрийн гэсэн байр суурьтай болцсон юм байна гэдгийг нь эндээс олж мэдж байгаа. Тиамин үргэлжлүүлээд бүрэн хэмжээгээр хурдлж яхад гэд яриад эхэлсэн чинь шууд шар гэрэл насдаг. Тэгэхээр дахиад жинийг аюулд учруулахгүй тулд Тиамин за хоёулаа ерөөсөө энэ сэдвээр ярьж чадахгүй юм байна. Тэгэхээр хоёулаа өөр сэдвээр ярилцъя гэд тэр хоёр хэсэг чимээгүй болж байгаа. Жин болохоор ерөнхийдөө Тиаминд ингээ удирдлагыг Тиамины гарт өгөөд Тиамины ер нь яриаг дагуулад Тиамин дагуулад яриа гэж хэлдэг. Тиамин гэсэн чинь чи санаж хоёулаа ингээд бүр жоохон хүүхэд тахта шүнжэнгөө уцаар яриад хондог байсан. Тэгээ нэгэндээ ингээ үлгэр зохиож ярьж өгдөг байсан. Нийлээд хоёулаа бараг 100 гаруй үлгэр зохиосон баха. Тэгээ тэрэн дундаас чи дандаа хамгийн гоё үлгэрүүдийг зохиодог байсан штэ. Санаж гэнэ үү гэдгсэн чинь жин эхлээд жоохон гайхана. Жин хэдийгээр Тиаминтай ингээд их сургуультай байхдаа танилцсан ч гэсэндээ бүр хар багасаа найзлсан юм шиг дүр үзүүлээ. Тийм санаж нэрэж тэр үед гоё үйжтэй гэдэг амын дагуулаа хариулж байгаа. Тэгсэн чинь Тиамин би болохоор ингээд энэ Сантигийнхантай одоо энд ирснээсээ хойш чи бит хоёрын тэр үлгэрүүдийг бүгдийг нь ингээд ном болгоод бичээд тэгээд энд хэвлүүлсэн Сантигийнхны одоо хүртэл болгосон. Би яг чиний бичсэн үлгэрүүдэд чинь чиний нэрийг өгөөд өөрийнхөө бичсэн үлгэрүүдийн доор зохиолч ингээд өөрийнхөө нэрийг тавьсан байгаа. Тэгэхээр чи одоо Сантигийнхэн дунд бас нэлээдчгүй хөөрхөн алдартай үлгэрийн зохиолч болсон шүү. Тэгээд дэлхийгээс ирсэн үлгэрүүд гэдэг нэртэй ийм ном бичсэн гэж хэлнэ. Жин гэсэн чинь тэр үлгэрүүд миний бүр хүүхэд насанд л хоцорчтэй. Одоо бол надад санаж байгаа зүйл аахгүй. Чи ингээд надад тэр үлгэрээсээ яриад өгөх юм уу? Намайг ингээд буцаагаад миний хүүхэд нас руу аваачаад өгөөч гэж хэлэхэд Тиамин за тэгвэл чиний ярьсан үлгэрийг ярих уу? Миний ярьсан үлгэрийг ярих уу гэж асуухад Жин миний ярьсан үлгэрүүдийг яриад өг. Би тэр үлгэрүүдийг чиний амнаас сонсомоор байна. Жин тэгээд Тиамины ярьсан яриа болгоныг маш сайн цээжилж авахыг хичээж байгаа. Үг үсэг цэг таслалгүй бүгдийг нь цээжилж авахыг хичээж байгаа. Гэхдээ Тиамин үлгэрээ яриад эхэлсэн чинь Жин бүр сүултээ Тиамины яг үлгэрт нь ярианд нь гүн орчихсон. Сүултээ яг сонсох ёстойгоо гэдгээч мартчихсан сууж идэг. Тэгээд хэр хугацаа өнгөрснийг анзаарахгүй нэг мэдсэн чинь Тиамин үлгэрээ ярьж дуусаад Софон та хоёрт 1 минутын хугацаа үлдлээ гэж хэлнэ. Жин
Тиаминд орчлон ертөнц хэдий агууч амьдрал бүр агуу хоёулаа дахиад заавал уулзнаа гэж хэлэхэд Тиамин хоёулаа сүүн замын хаа нэгтээ гэхдээ дэлхий дээр биш нэг газар ямар ч байсан уулзъя гэж хэлээд Софон дэлгэцийг хагаад тэр хоёрын холбоо тасарч байгаа. Жин буцаад нөгөө нэг жижигхэн сансрын хөлгөөрөө сансрын лифтийг ашиглаад дэлхий дээр ирэхэд түүнийг 2 хүн тосож авна. Тэгээд за Жин та ингээд маш их ядарсан баха сансрын одоо юм аялал бол аюу хэцүү тийм болохоор та ийшээгээ ороод ингээд бодож санах зүйлгүй амар. Тэртээ тэргүй би сантигийн хадуу хараа хяналтан дор хоёрыг уулзсан болохоор таныг янз бүрийн мэдээлэл олж ирнэ гэж бодохгүй байсан юм уу? Тэгэхээр та тэрийг юус огт бодоод хэрэггүйгээд тэд нэг юм жижигхэн өрөөр оруулдаг. Тэр жижигхэн өрөөр оруулсан чинь нөгөө дэлхийн батлан хамгаалах зөвлөл нэгдсэн улсны байгууллага гэдэг бүр маш том байгууллагын бүх удирдлагуудад сууж байна. Тэр өрөө нь ямар учиртай өрөө юм бэ гэдгсэн чинь хүн төрлөختний бүтээсэн Софоныг оруулахгүй Софон орсон ч Софоныг идэхгүй болгодог тийм өрөө юм байна. Угтаа л Софон ч дэлхий дээр байх шаардлагагүй боллоо гэд хүн төрлөختнийг хаяа явсан. Гэхдээ тэрэнд нь хүн төрлөختөд итгэхгүй өөрсдөө юм давхар юм хамгаалалттай өрөөг бүтээсэн байжээ. Тэр өрөөнд ороод ирмэгц шууд тэндээс албаны хүмүүс та Тиаминтэй ярьсан бүх яриагаа нэг үг нэг үсэгч алгасахгүй бүгднийг биднэрт одоо ярьж өгөх хэрэгтэй байна. Энд чинь ингээд нэг микрофон дуу хураагаараа бид нар одоо энэ таныг үлдээгээд гарна. Та энэ одоо яриагаа дахин яриад бичээрэй гэж хэлээ гардаг. Жин болохоор шууд суугаад микрофоныг аваад бүр яг анханасаа бүр эхлээ сайн уу Жин гэд хэлсэн ярианаасаа үлгэрийн төгсгөл хүртэл тэнд уулзъя гэд одон дээрээ уулзъя гэд ярьж тохирсон тэр хүртэл бүх ингээд яриагаа 3 дахиад ярина. За 4 дахьтэр нь болохоор нэг хүн гаднаас орж ирээд за та одоо эсрэгээр нь буюу хамгийн сүүлд ярьсан ярианаасаа хамгийн ихэн хүртэл ярьсан яриагаа яриатах гэд. За 5 дахь удаад нь болохоор бүр ингээд нөгөө сэтгэл зүйч орж ирээд гипнозд оруулж агаад ингээ яриулж байгаа. Тэр өрөөнд 6 цагийн турш дуу хураагуурт яриагаа ярьсныхаа дараа нөгөө албаны хүмүүсээс орж ирээд за одоо та жигнээс амарч болно гэж хэлээд жинийг явуулдаг. Жин болохоор өөрийнхөө өрөөнд ороод одоо бол яг хүн төрлөختний өмнө ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаа биш. Хүнийхээ хувьд Тиамин гэдэг хүнтэй уулзсны дараах тэр бүх сэтгэл хөдлөлүүд нь илрээд нулимс нь өөрөө ирэхгүй асгарч байгаа. Тагнуулын нууц мэдээг задлах зөвлөл гээд шин зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийнхэн уулзж байгаа. Энэ зөвлөлд болохоор Жин болон одоо Жиний найз AA нар болон одоо маш олон төрлийн тагнуулын албанаас нэгдсэн үндэсний байгууллагаас за тэр бүхэл хүүхдийн зохиолчдыг хүртэл дуудчихсан. Тиамин энэ үлгэрүүдээрээ дамжуулаад биднэрт ямар нууц мэдээлэл өгөх гэсэн юм бэ гэдгийг олж мэдгээр энэ хүмүүс бас Софонго юм том арай том хурлын өрөөнд бүгдээрээ цугларсан байгаа. За тэгээд хурлын эхэнд бол тэр зөвлөлийн дарга нь хэлж байгаа юм л да. Тиамин гэдэг энэ залуу те бид нар сантигийн талаар стратегийн юм чухал нууц мэдээлэл өгөхийн тулд маш их бэлтгэл ажлыг хийжээ. Энэ залуу сантид 100 гаруй үлгэр зохиогоод тэр бүх үлгэрүүдээ хэвлүүлээд зарим үлгэрийг ингээд өөрөө бичсэн болоо зарим үлгэрийг нь болохоор доктор Жинний бичсэн үлгэр юм шиг болгож харагдуулаад тэгээд энэ 100 гаруй үлгэрийнхаа 3-т нь яг юм стратегийн нууц мэдээллийг шилтгэж өгсөн байна. За энэ 3 үлгэрээ Софоноор дамжуулж хийсэн уулзалтын явцад ашиглаад одоо биднэрт хөрвүүлсэн байна. Тэгэхээр бид нар бол энэ үлгэрийг нь задлаад яг бидэнд өгөх гэсэн нууц мэдээллийг нь олох хэрэгтэй. Жиний дуу хураагуурт бичсэн үлгэрийг ингээд цаасан дээр болгочихсон. За энэ өрөөнд байгаа Софонго өрөөнд байгаа хүмүүс л зөвхөн энэ үлгэрүүдийг уншина. Эндээс гараад хинт ч ярихгүй хинт юу гэж хэлэхгүй бид нар Тиаминыг ч гэсэндээ хамгаалах ёстой. За тэгээ бүгдээрээ үлгэрүүдээ уншия гэж хэлээ. Тэнд сууж байгаа хүмүүс үлгэрүүдээ уншина. За ингээд Тиамины Жинд ярьж өгсөн Жиний бичсэн гэхдээ 3 үлгэрийг би одоо та бүхэнд ярьж өгье. Та бүхэн энэ үлгэрүүдийг сонсонгоо бас давхар Тиамин яг ямар нууц санааг ямар стратегийн тагнуулын мэдээг энэ 3 үлгэр шингээсэн бэ гэдгийг давхар яг бодож болохыг хичээгээд сонсцоогоорой. Эрдэрдийн цагт үлгэргүй нэгэн хаан тулс байжээ. Тэр хаан тулсад тийм ямар ч үйл явдал, ямар ч адал явдал тохиолддоггүй. Өдөр хоногуд нь яг одоо хоорондоо нэгэн жил толны тусгал мэт тийм одоо ус учраас үлгэр домог түүх ярих ямар ч шаардлагагүй. Тийм учраас үлгэргүй хаан тулс гэдэг юм байна. За тэгээ үлгэргүй хаан тулс нь болохоор хаантай, хатантай, хаан нь бол маш ухаалаг, хатан нь үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, түшмдүүд, сайд нар нь бүгдээрээ үнэн шудраг, арт иргэдэн хөдөлмөрч халуун дулаан сэтгэлтэй ийм хаан тулс.
За энэ хаант улс болохоор 2 ханхүүтэй 1 гүнжтэй. Хамгийн том ханхүү нь болохоор гүн ус гэдэг нэртэй ханхүү байгаа. Гэхдээ харамсалтай нь гүн ус ханхүү маш олон жилийн өмнө Шунхай далай гэдэг нэртэй далайн голд байдаг Бунхан арал гэдэг арал руу очиод хизээж эргэж ирээгүй юм байна. За хоёр дахь ханхүү нь болохоор Мөсөн элс гэдэг ханхүү байгаа. Мөсөн элс ханхүү бүр бага наснасаа л эхлээд маш их ухаантай, хурц сэргэлэн зантай. Гэтээ нөгөө талаараа бас жоох юм харгас хэрцгий тийм зан чанартай ханхүү юм байна. Ханхүү Мөсөн элс багтаа тоглохдоо ордны гаднаас хэрэм, зурам гэж жижиг амьтнуудыг цуглуулж авчираад өөрөө хаан нь болж тоглоод дуусгахдаа бүх амьтныг одоо цаазаар аваад алж дуусгадаг байсан гэдэг ч юм уу. Иймэрхүү харгас хэрцгий зантай байсан учраас хаан хатан хоёр бол Мөсөн элсээс маш их болгоомжилдог. За тэгээ Мөсөн элс хожим том болоод яг энэ өөрийнхөө харгас хэрцгий зан чанарыг дардаг болсон ч гэсэндээ хаан түүнийг бол яг бүр мөсөн өөрчлөгдөөгүй харин зөвхөн чон соёогоо нусаан гэдэгт итгэдэг ийм байсан. Хааны гүнж болохоор шүүдрийн тусал гэдэг нэртэй гүнж байгаа. Шүүдрийн тусал гүнж нь болохоор Мөсөн элс одоо ахт нь оноогдож очих ёстой байсан. Тэр сайхан сэтгэлийг давхар өөрийнхөө сайхан сэтгэлтэй хамт өвлөд төрчихсөн юм шиг. Тийм гоё сайхан сэтгэлтэй. Тэгээд дээрэс нь маш үзэсгэлэнтэй гэж байгаа. Үлгэр дээр тэмдэглэснээр болохоор өглөө ингээд гүнжийг сэрэхэд нар ингээд ичсэндээ болоод гэрлээ бүдгөрүүлдэг. Шүн болохоор сар гүнжийг харах гад нүдээ томруулдаг. Гүнжийг яриад эхлэхэд шууд дууга хураадаг. Гүнж ингээд нүцгэн газар алхах юм бол алхсан газраас нь цэцэг уруудаг гэх мэтчлэн маш үзэсгэлэнтэй ийм гүнж байгаа. Хаан хатан хоёр ярилцж байгаа Мөсөн элс ханхүүгийн оронд шүүдрийн тусал гүнжийг угсаа залгамжлагчаар зарлахаар шийддэг. Өөрөөр хэлбэл үлгэргүй хаант улс маань хатантай болох нэ гэсэн үг. Ингээд хаантны одоо 60 насныхан төрсөн өдөр болоод үлгэргүй хаант улсынхан өглөөнөөс орой хүртэл ингээд шоудаж эхлэн хаантны төрсөн өдрийн баярыг тэмдэглэж эхэлж байгаа. За тэгээд хаант нь төрсөн өдрийнхөө одоо баярын дундуур энэ хаант улсын ирээдүйн өв залгамжлагч бол шүүдрийн тусал гүнж юм аа гэдгийг зар. За энийг сонссон Мөсөн элс ханхүү гарч ирээд хаант нь та маш зөв шийдвэр гаргалаа. Би таны шийдвэрийг маш их дэмжиж гин та ингээд урт насалж удаан жаргаарай. Дүүгээ ч гэсэндээ би үүнээс хойш түүнээс цааш одоо үргэлж ингээд ямар юмных нь бамбай болоод хамгаалж хайрлаж явах болно гэд хэлсэн чинь тэнд байсан нөгөө сайд төшөмдүүд төрсөн өдрийн үдшилтэд оролцож байсан бүх хүмүүс маш их уйраал Мөсөн элс ханхүү чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ гэж бүгдээрээ баярын нүлмс унгаад. Тэгсэн чинь тэр дундаас нэг төшөмлөн болохоор энэ сайхан мөчийг ингээд зураг болгоод энэ хааныхаа ордныхоо хаан ихтэй ингээд зуруулаад тавья гэдэг ийм санаа гаргадаг. Гэтэл хаан болохоор миний зураач маань хөгшөрсөө нүдэн бүрсийгээд гарын салгалаад зурч чадахгүй болсон гэж хэлдэг. Яг энэ мөчөд Мөсөн элс би таны яг наад асуудлыг чи мэдчихсэн учраас танд өнөөдөр ингээд маш онцгой бэлэг авчирсан. Энэ бол ингээд Hershingen Musiken гэдэг улсаас ирсэн зураач хааны шин зураач болгож бэлгэлж гинэ гэд нэгэн хүүг дагуулж орж ирнэ. Тэр хүн болохоор нэг 14 15 орчим насны. Тэгээд дээрэс нь ингээд саарл юм нөмргөөр ингээд нүрээ халахалж бүтээсэн нэг жижигхэн хулгай шиг тийм одоо зураач хүү байдаг. Хаан тэрийг харчаад жоохон сэтгэлээр ийм залуу жоох хүүхэд ирнэ юугаач зурж чадах юм дээ гэд боддог. Гэтэл Мөсөн элс ханхүү болохоор яг бодлын таасан юм шиг энэ хүү бол 5 наснаас эхлээд Hershingen Musiken улсын хамгийн алдартай их мастраас суралцаад сурж болох бүх зүйлийг нь сураад ирсэн. Одоо энэ хүүг гүйцэх тийм авьяастай, гүйцэх чадвартай зураач байхгүй их мастер л өөрөө байгаа. Тэгэхээр та ингээд амар тайван байж болно гэд. Тэгэнгүүтээ нөгөө зураач хүрүүч хараад хаан хатан гүнж сайд төшмөл рүү чи ингээд ёс алдахгүй харж болно, ихцлээд харж болно. Яагаад гэвэл чи одоо хааны шин зураач гэж хэлдэг. Хүү тэр сууж исэн бүх хүмүүсийг гүйлгэж нэг харчаад за энэ сууж байгаа бүх хүмүүсийн дүр төрхийг нь би маш сайн цээжилж авлаа. Одоо та бүхний хамгийн сайхан зураг болгоод зурнаа гэж хэлээд танхимаас гарч уднаа. Хааны төрсөн өдөр шүн дунд хүртэл үргэлжлээд эцэст нь ядарсан хүмүүс ордондоо өрөөндөө ороод орондоо орж байгаа. Харин энэ мөчөд ордноос 2 морьтой хүн баруун зүгийг чиглээд асар хурдтай давхиад гарна. За энэ хоёр болохоор Мөсөн элс ханхүү ба зураач хүү ба. Зураач хүүг зүүн нүдэт гэдэг. Гэтэ баруун зүүн нүдний зүүн биш харин зүү утасны зүү шиг нүдтэй гэд ойлгочих болно. Зүүн нүдэт Мөсөн элс ханхүү хоёр болохоор ордноос нэлээд хэдэн бэрийн зайтай нэг юм газар доор харанхуу чийхтэй муухай үнэртэй байшинд очиж байгаа. Тэр байшинд очиод зүүн нүдэт нэг юм цаав юм орооцсон цаасыг ингээд дэлгээ үзүүлтэл цагаан үстэй, цагаан сахалтай, цагаан хөмсгтэй юм
өвгөн хүний хөрөг зураг байдаг. Пүү ханхуу тандаад энэ бол миний багш их мастер хүн байгаамаа. Тэгээ энэ хүнийг би хамгийн түрүүнд зурсан гэсэн чинь мөсөн хэл. Чи энэ хүнийг хамгийн түрүүнд зурсан маш сайн байна. Гэхдээ яг одоо чи хааныг зураад хааны царайг цээжилж чадсан уу? Зурч чадах уу гэхэд хүү чадлагүй яхав тэгээд ийм цав цагаан цаас дэлгэж байгаа. Тэр нь болохоор цасан давлгаа цаас гинэ. За тэрийг болохоор Hershey-ийн Moscow улсын галтуулын хар шилээр ингээд дээгүүр нь гүүлгээд ингээд эндүүдээд гэх юм уу? Тэв тэгшин болгож байгаа. За тэгээд зурж эхэлнэ. Эхлээд яг юу зурж байгааг нь ойлгомжгүй байсан чинь цаг хугацаа өнгөрхийн хэрэг тэр одоо хүүгийн зурж байгаа зураас бүхэн хоорондоо уялдаж холбогдоод яг хаантны хөрөг зураг гараад ирнэ. Хаантан яг тэр орой юу өмссөн байсан, титмээ яаж зүсэн байсан тэр бүхэнд бүгд нь яг л ингээд хараад зурж байгаа юм шиг тийм одоо тод. Гэхдээ хаантны царайд инээсэн царай биш харин айсан, гайхсан, сочсон тийм дүр төрх үзэгдсэн байдаг. Хаантны зургийг зураад дуусгамагц орон дотор унтжсэн хаан алга болно. Хүнжлэн халуун хിവэрээ, хүнжлэн яг хааны биеийн дагуу ингээд овоож таваасан хിവэрээ ч гэсэндээ дотор нь хаан байхгүй. Дараа нь зүүнүүдэд хатныг зурж эхэлнэ. Хатны зургийг зураад дуусгаад хатан ч гэсэндээ орноосоо алга болчихно. Яг энэ үед шүүдрийн тусал гүнжийн хаалгыг амар хүчтэй балбаад эхэлж байгаа. Гүнжийн сүүн ээж нь гүйжчихэд хаалгыг нээтэл ордны хамгаалагчдын одоо Ахмад залуу зогсож байна. Чи яаж одоо чадж байна? Гүнжийн хаалгыг ингэж балбаад байхдаа яадаг ингээд ууралсан чи нөгөө залуу чинь уучлаарай гэхдээ ингээд гүнжтэй нэг хүн маш яралтай уулзах хэрэгтэй гэж гуйгаад харна би ингээд яа харахгүй аваад ирлээ гэж хэлдэг. Гүнж сэрээд нөгөө хүнтэй ингээд уулзахар болохоо тэр нь болохоор маш юм урт өтгөн цагаан сахалтай, цагаан үстэй, цагаан хөмсгтэй нөгөө зүүнүүдийн хамгийн ихэнд харуулсан зурган дээр байсан хүн байдаг. Тэр хүн болохоор маш сонирхолтой юм нэг шүхрийг байнга ингээд эргүүлээл, толгой дээр ингээд эргүүлээл зогсоод байдаг. Тэгээд өөрийгөө би Hershey-ийн Moscow улсын зургийн их мастер хүн байна. Зүүнүүдийн багш нь байна гэж танилцуулдаг. Hershey-ийн Moscow улсын зураачдын яг онцгой эд шид давуу тал нь юу юм бэ гэхээр тэдний зурсан бүх зүйл нь яг энэ ертөнцөөс алга болоод зургандаа шингэж ордог. Өөрөөр хэлбэл хааныг зурсан, хатныг зурсан нь тэр хоёрыг одоо зурганд нь шингэж оруулаад алснаас өөрсгөө зүйл гэдгийг хэлнэ. Зүүнүүдэд өвгөн хамаг эрдмээ зааж өгсөн боловч зүүнүүдэд эргээд өөрийг нь яг зурчихсан байгаа. Тийм болохоор өвгөн одоо тэр шүхрийг байнга ингэж эргүүлээд өөрийгөө хамгаалж байгаа гэж тайлбарладаг. Шүхэр нь болохоор маш сонирхолтой. Тэгээ би тэр шүхрийг нь яг тайлбарлахын тулд өөрийнхөө юм шүхрийг гаргаад ирлээ. Шүхрийг болохоор ингээд харсан чинь юм хав хар өнгөтэй шүхэр байдаг юм байна л да. Гэхдээ ингээд шүхрийн одоо энэ төмөрнүүд байдаг шүү дээ. Энэ төмөрнүүд нь ингээд бүгдээрээ тэр өвгөний шүхрийг болохоор ингээд хугарцсан. Харин энэ үзүүрээс нь ингээд том юм тунгалаг өнгөтэй болор юм чулуунууд ингээд зүүцсэн байдаг. Тэгэхээр тэр ингээд эргүүлэхээр тэр болор чулуун ингээд төвөөс зогтох хүч гэдгийг ашиглаад одоо ингээд татагдаад гэх юм уу шүхэр дэлгэгддэг юм байна. Өвгөн тэгээд би энэ шүхрийг эргүүлж байгаа тулдаа зураг болохгүй байгаа. Энийг эргүүлэхээ болчихвол юм бол зураг болно. Зүүнүүдтийг одоо алах нэг арга нь болохоор зүүнүүдтийг зурах ёстой. Гэхдээ зөвхөн цасан давлгаа модны цаасан дээр зурна. Цасан давлгаа модны цаас надад байгаа гэд. За тэгээд тэнд байсан нөгөө ордны хамгаалагчдын ахлах залуу, шүүдрийн тусал гүнжийн сүүн ээж гэд бүгдээрээ за тэгвэл гял зураараа гэж нөгөө өвгөнд хэлдэг. Тэгээд нөгөө өвгөн болохоор ингээ үүрж явж исэн богцноос ийм цасан давлгаа цаас гаргаж ирээд дэлгсэн боловч нөгөө цаас нь ингээ хуйлраа тогтохгүй байгаа. За ерөөсөө бүтэхгүй юм байна уу? Энэ цаасыг бол зөвхөн Hershey-ийн Moscow улсын галтуулын хар шилэл ингээд дэлгэж чадна гэд хэлдэг. Тэгсэн чинь гүнжийн сүүн ээж нь гинэт хүүе надад нэрээ гүнжийн ингээд хамаг гоё торгон дайшин зуудыг эндүүддэг яг Hershey-ийн Moscow улсаас ирсэн галтуулын хар шилээр хийсэн тийм эндүү байгаа. Би тэрийг аваад ирээ гэж гүйччихэд гаргаж ирээд эндүүдийг цаас бол дэлгээгдэж чинь. Тэгсэн чинь нөгөө өвгөн болохоор за гэхдээ одоо зурхад хитрхи оройтлоо. Яа тэгэл зүүнүүдэд аль хэдийн гүнжийг харчихсан байх. Тэгэхээр одоо гүнжийн зургийг зурж байгаа. Гүнж хизээ мүдгөө бодит амьдралаас алга болоод зурганд орох байх. Тэгэхээр энэ шүхрийг ав. Энэ шүхэр бол лууны одоо далавчны арьсаар хийсэн ийм шүхэр агаа. Тэгээд энэ шүхрийг тасралтгүй гүнжийн дээр эргүүлээл ах юм бол гүнж ямар ч гэсэн алга болохгүй. Гэхдээ та бүхэн гүнжийн хөргийг олоод аль болох хурдан галж чатаа. Тэгэх юм бол гүнжид лууны энэ далавчны шүхэр
хэрэггүй болно. Тэр бослын шүхрийг ингээд толгой дээр нь эргүүлгээ зогсоож болохгүй. За зүүн нүдтэйг бол би өөрөө ингээд сургаж хүмүүжүүлсэн учраас би өөрийнхөө идэх ёстой хувь тавиланг эдлээд тэр хүний зурганд шингэж үүр долоогоолээ. Та бүхэн маш яралтай шунхаа далаа руу яваад шунхаа далайн голд байгаа бунхан арал дээр байгаа гүн ус ханхуу дээр очив. Гүн ус ханхууг хизээч зүүнүүдэд зурж чадахгүй. Тийм болохоор ханхуу та нарт тусалж чадна гэж хэлээд шүхрээ аваад гүнжид өгөхөд нөгөө өвгөн баг багаар бүдгэрсээр тэндээс алга болно. Ингээд өвгний ярьсан бүх зүйлд итгэсэн сүүн, ээжин, гүнж болон ордны хамгаалагчдын ахлагч Ахмад залуу нар бүгдээрээ нэг юм морин сүх тэрэг олоод гүнжээгээ суулгаад сүүн ээж нь өдөржингөө тэр ингээд шүхрийг нь эргүүлээд шунхаа далаа руу явах аян замд гарч байгаа. За аян замд гарсан гурван маань бол мэдээж маш яарч гарсан учраас олигтой хоол хүнсч бэлдээгүй. Тэгээд ордны хамгаалагчдын Ахмад залуугийн даагнж ирсэн туулаа зэргийг гал дээр шарж идээд бүтэн өдөржингөө аялалд явна. Тэгээд энэ аялалд явах нь гүнжид маш их таалагдана. Гүнж хизээж ордны хашаанаас гарч үзээгүй юм байна л да. Тэгэнгүүт ингээд мод, ногоон, тал, мөнх цастай уулын оргил, өнгийн зэрлэг цэцэг гудамжаар бужигнах хүн зэргийг хараад бүр маш гой санагдал. Би бараг л өөрөө жигнэсээ яг одоо зурган дотор орчихсон байгаа юм шиг надад санагдаж байна гэж хэлдэг. За тэгээд тэр хэд аян замаа үргэлжлүүлсээр байгаад шүн болсон хойно далайн эрэг дээр ирнэ. Гүнж хөөрхий далаач гэж мэдгүй энэ юун амир хүрхрэг чимээ гараад байна гэж асуухад ордны хамгаалагчдын Ахмад залуу энэ бол далайн төрлөг юм аа гүнжтэй ингэж хэлнэ. Элсэн дээр ингээд янз бүрийн ингээд том жижиг завнууд байгаа. Гүнж тэрийг хараад эдгээр юу юм бэ гэхэд эдгээр бол завь гэж хариулдаг. Яагаад энэ завнар далайн эрэг дээр байгаа юм бэ гэхэд энэ далай дотор шунхаа загс гэдэг загснууд байгаа. Тэр загс болохоор бүгдээрээ маш хурц шүттэй ямар ч том хөлөг онгоцыг хэдхэн минутын дотор идээд байхгүй болгочих чадна. Би танд харуулъя гэд нөгөө залуу маань нэг юм банз модыг аваад далаа руу шидтэл амар тар няр хийх чимээ гараад нөгөө банз модыг чинь шунхаа загснууд хідэн талаас нь юучгүй болгоо идчихэж байгаа. Ийм болохоор л үлгэргүй хаант болсон юм аа. Урд нь бол үлгэртэй хаант улс байсан. Хол ойрын маш олон улсуудтай далаагаар одоо аялал, тээвэр, худалдаа наймаа хийдэг маш том хотуудтай бужигнсан хөгжил дэвшилтэй ийм сайхан улс байсан. Тэгээд Хершинген Мосикэн улсын ийм маш ховор юм агуу дор харанхуу цэвэр усанд амьдардаг шунхаа загас гэдэг загсыг нэг худалдаачаа авчираад хүмүүст үзүүлсэн юм байна. Тэр шунхаа загас нь болохоор алмазнаас илүү хурц шүттэй. Нөгөө худалдаачин чинь бүр том хөлөг онгоцоор дүүрэн шунхаа загас аччихсан. Хершинген Мосикэн улсаас ирж авсан чинь замд нь далайн шуурга болоод хөлөг нь хөмрөөд хөлөг дээр байсан бүх загснууд далаад шидэгцэн. Тэгсэн харанхууд цэнгэг усанд амьдардаг байсан загс одоо юм гэрэлтэй давстай усанд ирсэн чинь тэр давстай шинэ орчинд бүр илүү зохиод загснууд бүр ингээ хүн шиг том хэмжээтэй болоод хаант улсын бүх далааг ингээд эзэлж аваад нэг ч зайв явуулахгүй, нэг ч зайв ирүүлэхгүй ийм болгосон учраас үлгэрээр дүүрэн хаант улс маань дэлхийн ертөнцөөс холбоогоо таслаад одоо өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадах хэмжээнд тариа будаагаа тариад тэр том хотууд нь бүгдээрээ эзүүрч хоосроод хүмүүс бүгдээрээ хөдөө аж ахуй эрхлэхээр хөдөө руу ингээд яваад үлгэргүй хаант улс болсон юм байна. Гүнж тэгээд нөгөө залуутай ингээд бүтэн өдөржингөө ингээд хамт яваад хэдэн жил мэдхгүй те ордноо хамгаалуулчаад нэрийг ч мэдхгүй байх гэдгээ анзаараад таны хэн гэдэг вэ гэсэн чинь миний нэрийг урт дарвуул гэдгээ гэж хэлж байгаа. За тэгэл байжсэн чинь гүнжийн сүүн ээж нь халаглал иш иви миний муу гүнж ингээд одоо ордонд тасанд ба торгон төлбөрөөд байж идэг байсан чи одоо ингээл усанд ч орч чадахгүй, нүрэж угааж чадахгүй ингээд элсэн дээр унтхан дээ чаус гэл гүнжигээ жоох эрхлүүлэн тэгсэн гүнж нь надад харин чинь гадаад ертөнц бүр маш гой сонирхолтой байна. Би ингээд юусоо ордны хашааны цаадхыг харж байгаагүй. Хүн одоо ардынхаа талаар би юу ч мэдэхгүй байсан байна. Тийм байж би яаж энэ улс орныг захирах юм бэ? Сүү ээж нь болохоор за гүнж та ядаж ингээд усанд орч чадахгүй маа гэхэд нүрээ угаачих гэж хэлээд нэг жижигхэн модон савнд ус авчиргаар явж байгаа. За гүнж болохоор мэдээж гүнж юм чинь ордондоо ингээд орой олох юм хөөстөө ванд ортог байсан юм байна л да. Тэгээд тэр хөөс нь болохоор яг Хершинген Мосикэн гэх тэр улсаас ирсэн юм хөвөн зөөлөн яг хөвөн шиг
өд шиг хөнгөн тийм савангаас гардаг хөөс. Тэр савангийн нэг маш жоохон хэсэг нь л вааныг нь хөөсөөр ингээд дүүргчдэг. Тэгээ тэр хөөстэй ваанд нь орохоор бүр ингээд хамаг би амар гоё амраад яг ясгүй мэт болоо сулбайгаа тэгэд орондоо ороод өөрөө ирэхгүй ингээд гүн нойрондоо автаад унтдаг тийм ид шидтэй саван юм байна л да. Тэгээ маш жижиг хэсэг нь тийм их хөөс олдог болохоор тэр одоо саван айгу удаан ашигладаг гэх юм уу. Тэгээд сүүн ээж нь болохоор ордноос явхдаа тэр савангаа авцсан. Тэгээ гүнжид тэр жижигхэн модон одоо төмпөнд нь тэр савангаасаа жоохоо хийгээд хөөсөөр ингээд гүнжийнхаа нүрийг угаалхаа тэгээ гүнжээ унтуулж байгаа. Шүн тэгээ гүнж сэрсэн чи хөөрхөн амт нөгөө хамгаалагчтай Ахмад нь ингээд шүхрээ нэг эргүүлсэн дээр нь эргүүлсэн цосч ийн гинэ. Үгүй та яагаад шүхрээ эргүүлж байгаа юм бэ гэж гүнж асуусан чинь хөөрхий танаа сүүн ээж чинь бүтэн өдөржингөө эргүүлсэн. Тэгээ би шүн эргүүлээд түүнийг жоох амраая гэж бодлоо гэдгсэн чинь гүнж ингээд айгуу сэтгэл нь ингээ уяраад ямар сайхан сэтгэлтэй өрөвч зөөлөн сэтгэлтэй залуу ээ гэд бодож байгаамаа. Маргааш өглөө нь манай 3 одоо аялагч маань гэх юм уу те азгүй 3 маань босоод за яаж энэ шунхаа тэнгисийн гол дагаа бунхан арал дээр очих вэ гэд арга замаа бодоод ингээ далайн ирэг дээр зогсож исэн чинь далайн давлгаа наашаа ирээд нөгөө гүнжийн нүрээ угаасан хөөстэй усыг ингээд татаад төбөнтэй ингээд татаад далаа руугаа оруулчихж байгаа. За тэгээл тэр мод далаа руу ормогцол нөгөө амар том хүний бие шиг хэмжээтэй болцсон. Шунхаа загснууд чинь бүгдээрээ ингээд тэр мод руу дайраал модон төмпөн рүү дайраад ирнэ. Яг гэхдээ нөгөө модон төмпөн доторх тэр хөөстэй ус далаад ингээд асгарсан байгаа. Тэр хөөстэй усанд нь ингээд хөрмөгцөө загснууд гинт бүгдээрээ аюу сонин үйлдэл гаргадаг. Тэрний үеийн бэхлэр бүгдээрээ ингээд шүдээ ярзаалгаал одоо амар хурдан сэлүүртэл иржсэн бол тэрийгэ бүгдээрээ болоод амар юм тайвшраал, удаашраал бүр ингээд бүгдээрээ хөдөлгөө болоод гидсээ дээшээ харуулад зүгээр хөвөө твтчихэж байгаа байхгүй юу? Тэрийг хараад урт даруул Ахмад маань би яаж бунхан арал руу очих вэ гэдэг аргыг олж мэдлээ гэж хэлнэ. Ордны хамгаалагчдын Ахмад урт даруул тэр хавийн тосгоны хүмүүсээс нэг юм жижигтэр хэмжээний завийг нь гуйж авчраад тэр 3 бунхан арал руу явах гэж байгаа. За яаж явах юм бэ гэхлээр урт даруул өөрийнхөө сэлмийг аваад сэлмийнхаа үзүүртээ нөгөө нэг Хершинген Мосикэн улсаас авчирсан саванг нь ингээд зоочно. Тэгээ гүнжид хэлнэ. Бид нэр ингээд яг далайн ус руу ормогц та энэ саванг ингээд усанд дүрээрээ тэгэхээр ингээд энэ савангийн ингээд хөөс нь ялгараад загснууд энэ хөөсөнд хөрмөгцөө гоё релакс болоод амраад бид нэрөө бүр дайрч чадхаа болно. Яг энэ боломжийг ашиглаад хэдүүлээ муухай арал руу явъя. Сүүн ээж нь аль гүнж дээрээ ингээд тасралтгүй нөгөө шүхрийг нь эргүүлж байгаа. Ахмад маань болохоор онгоцоо бишэлээ хөлгөө завиа сэлүүртж байгаа. Гүнж маань болохоор сэлэмний үзүүрт татгсан саванг усанд дүрж байгаа. Ингээд тэр 3 замдаа таарсан бүх шунхаа загснуудыг бүгднийг хөдөлгөөнг болгоод бунхан арал дээр очиноо. Хамгийн сонирхолтой нь тэр 3 ингээ өглөө босоод далайн ирэг дээр зогсож исэн чинь бунхан арал дээр зогсож байгаа гүн ус ханхууг олж хардаг. Гүн ус ханхуу гэсэн чинь аврах том бие харагдана. Тэгээд тэр 3 хоорондоо ярилцаад гүн ус ханхууч аврах бие юм уу эсвэл энгийн хүүхд юм уу? Энгийн хүн юм ингээд ярилцаад байгаа. Тэгмээ сүүн ээж нь би ханхуу ингээд бүр нялх хүүхдэн байхад нь тэржээсэн. Тэр юм аврах том хүн байгаагүй гэхэд урт даруулахаар үгүй ийм аврах том гэд мангас гэд хүмүүс зөндөө ярьдаг. Тийм одоо яриа ховч байдаг гэж хэлдэг. Холоос харахад аврах том харагдаад байсан. Нөгөө 3 ч ойртоод ирэх тусам хэмжээ жижигрээд арлын одоо ирэг дээр тэр 3-ыг ингээд уртаад авахтаа яг жирийн хүний хэмжээтэй болцсон байдаг. 20 жилийн өмнө гүн ус ханхууг дагалдаад бунхан арал дээр яг заагсчлах гад ирсэн тэр одоо бүх хүмүүс нь тэнцэнэ яг хэвээрээ ханхуутай үнэнчээр үйлчлээд байж байдаг. Гүнжийн ярьсан бүх зүйлд итгэхээс өмнө бид нар гүнж бол яг ханхуугийн төрсөн дүү юм аа гэдгээ батал гэж хэлнэ. Гүнж ханхуу хоёр ингээ хуруугаа жижигхэн зүсээд цусаа ингээ нэрлэхэд цус нь хөх хөнгөтэй болж хуурж байгаа. Ингээд тэр хоёр бол ах トゥ хоёр юм байна гэдгийг батлаад болсон явдлыг гүнж ярьж өгөөд гүн ус ханхуу түүнд туслахаар шийднэ. Манай 3 баатар маань болохоор өөрсдийнхөө сууж ирсэн жижигэн завинд сууд гүн ус ханхуу болон түүний дагалдагч хүмүүс нь болохоор өөрсдийнхөө 20 жилийн өмнө сууж ирсэн тэр завиндаа суугаад буцаад ирсэн замаараа далай гатлаад явдаг. За ингээд үлгэргүй хаан тусынхаа яг одоо далайн ирэг дээр нь дөнгөж буутал үлгэргүй хаан тулсын зэргүүд гүгээд ирнэ. Гүн ус ханхуу тэднийг хараад та нар чи яаж чадж байна? Хууль ёсоор хаантны одоо залгамжилсан жинхэнэ өв залгамжлагч
гүнж байна. Тэгэхээр мөсөн элс бол яг хууль бусаар хаан ширээнд суусан. Тэгэхээр та бүхэн хууль бусаар хаан ширээнд суусан хүнийхээ зарлигийг дагах юм уу? Эсвэл хууль ёсны хатныхаа зарлигийг дагах юм уу гэд асуусан чинь нөгөө хүмүүс нь нэрэл тиймдээ бид нар одоо яг яахаар мэдэхгүй байна. Бид хэний үгийг дагах вэ гэсэн чинь үгүй хүмүүс за бүгдээрээ ордон руу явцгаая. Ордонд очиж бүгдээрээ энэ асуудлаа нэг тийш нь болгоё гэд хэлнэ. Шинэхэн одоо өөрийгөө хаанд өрөмжилсэн байгаа шинэхэн хаан мөсөн элс хаан синтедээ сууж исэн чинь мэдээж одоо ордны хамгаалагчдын нэг нь хурж ирээд гүн ус ханхуу шүүдрийн тусал гүнж нар одоо цэргүүдийн хамтаар ирж явна гэж дуулгадаг. Тэгэхэд мөсөн элс зүүн үсттэй хандаад за чи ялс яг одоо өмнөөс нь давхиж очиод гүн усыг зураг алгаа зураатах гэж хэлнэ. За хэсэг хугацаа өнгөрсний дараа зүүн үдэд гүйж ирээд ханхуу минь намааг уучил би гүн ус ханхууг яасан ч зурж чадахгүй юм байна гэд. Яагаад тэр үлээ гэсэн чинь ханхуу болохоор юм нэг хол ойроос зэрэг харагддаг law of perspective гэдэг аахгүй. Тэр нь ерөөсөө захирагддаггүй юм байна л та. Жишээлбэл бид нэр ингээд ойроос ямар нэгэн зүйлийг харахад том харагддаг, холдуулаад харах юм бол жижигэн болоод тодорхой зайны дараа бүр харагтаа болдог штэ тий. Гэтэл гүн ус ханхуу тийм ш ойрхонч нэг хэмжээтэйгээрээ холч нэг хэмжээтэйгээрээ юм байна. Тэгэхээр ойрхоноос энгийн одоо хүний хэмжээтэйг харагддаг бол холоос браад авраг биетэй юм шиг харагддаг юм байна л та. Зүүн үдэт болохоор тийм хүнийг зурх аргыг суралцаагүй. Үүнийг сонссон мөсөн элс за тэгвэл чи яв гэж хэлнэ. Зүүн үдэт тэгэхэд одоо ингээд гүн ус ханхуу ирээд намайг алханд гарцаагүй. Тийм учраас би өөрийгөө одоо энэ дэлхийд урд хажууд үзэгдээгүй хамгийн гой хөрөг зураг болгоод зурна гэж хэлээд гүгээ гарчдаг. За мөсөн элс болохоор гүн ус болон шүүдрийн тусал бусад цэргүүдийг ухтаад тулалдах тэр бэлтгэлээ гээд элд бамбаага зүгээд те сэлмээ атаад гарч байгаа. Гүн ус мөсөн элс хоёр ханхуу хоёулаа энэ тулааны урлагтай хоёулаа одоо маш сайн төгс эзэмшсэн хоёр хүн учраас энэ хоёрын тулаан нэлээд удаан үргэлжилж байгаа. Гэхдээ гүн ус ханхуугийн хувьд ойрхонч байсан, холч байсан нэг ижил хэмжээтэй харагдаад байгаа учраас мөсөн элс ханхуу яг аль хэсэгт нь яаж одоо онож зүг хатахгаа ойлгохгүй байсаар агаад энэ тулаанд ялагдана. Энэ хоёрыг тулалцж явах хооронд уурт дарвал маань нөгөө зүүн үдэд мөсөн элс хоёрын зураг зураад байсан харанхуу газар доорх байшинд очиод тэр хавийн зургийг хараад гүнжийн зургийг аль хэдийн зурсан байгааг олж хардаг. За тэр зураг нь болохоор гүнжийн хөрөг зураг бол мэдээж одоо энэ дэлхийд байхгүй маш гоё үзэсгэлэнтэй юм бүсгүүн зураг байдаг. Урт даруул бүр тэрийг ингээд шатаан гэхээсээ ингээд харамсаад байсан хэрнээ жинхэнэ гүнжигээ бодоод тэр зургийг аваад галт хийгээ шатаадаг. Яг шатаа зогсчихсэн чинь гүнж гаднаас ингээ өөрөө шүхрээ эргүүлээд ороод ирчихэж байгаа. Тэгээд урт даруулт тэгж хэлдэг. Ордонд байсан Hershingen Music-ын улсаас ирсэн одоо үлдсэн хоёрхан савн байгаа. Тэр хоёр савныг би авчлаа. Би тэгээд тэнгис далайг гатлаад энэ ертөнцийг үзэж танилцмаар байна гэж хэлдэг. Урт даруул болохоор амьдрал гэхдээ ингээд хэцүү шттэ, сорил бэрхшээлэр дүүрэн гэхэд гүнж би тантай хамт явах юм бол тэр бүхнээс айхгүй гэж хэлнэ. Хаан ширээ бол угаасаа гүн ус ханхуугийнх анханасаа байсан тэр хаан тулсаа удирдна. Харин би дэлхийн ертөнцийг нэмэр байна гэж хэлнэ. За ингээд энэ үлгэрийн төгсгөл гүнж маань болохоор хоёр савнгаа ашиглаад маш гоё жигнэсээ уурт юм даруултай, цагаан даруултай хөлөг онгоцонд суугаад урт даруул Ахмадын хамтаар дэлхийн ертөнцийг таньж судлах гад явж байгаа. Үлгэргүй хаан тулс болохоор гүн ус гэдэг шинэ хаантай болоод амар сайхандаа жаргаж байгаа. Үлгэрийг уншиж дууссаны дараа тагнуулын нууц мэдээг тайлах зөвлөлийнхэн бол гайхширж байгаа юм л да. За нэгдүгээрт нь бол гоё үлгэр байна гэдэгтээ бүгд санал нийлнэ. За хоёрдугаарт нь одоо энэ үлгэр бол яг жинхнээсээ ямар мэдээлэл агуулсан бэ гэдгийг яаж олох вэ гэдэг. Үлгэрт агуулсан нууц мэдээллийг тайлах нэг тайлал гаргалаа гэхэд тэрний яг эсрэг нь байж болох өөр нэг тайлалч гэсэндээ гарч ирнэ тий. За жишээлбэл хүмүүсийг ингээд зураг болгоод зурж байна гэдэг нь нэг хэсэг хүмүүс нь болохоор энэ дижиталчлалыг хэлээд байна. Хүн төрөлхтөн цаашдаа юм дижитал оршихуй болоод амьдрах хэрэгтэй юм байна гэж тайлдаг. Нөгөө хэсэг нь болохоор үгүй харин ч эсэргээрээ хүн төрөлхтөн 3 хэмжээс 4 хэмжээс гэдэг энэ хэмжээсийн талаар яриад байна. Тэгэхээр хүн төрөлхтөн 4 хэмжээсийг ашиглаад одоо аюулгүй гэдгийг орчлон ертөнцид цацах тухай мэдээллийг өгөөд байгаа юм шүү гэдэг ч юм уу. Одоо юм өөр өнцгүүдийг гаргаж ирнэ. Гэхдээ аль нь зөв юм бэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тяммины үлгэрүүдэд Hershingen Music гэдэг нэр бас зөндөө давтагдж гарсныг та бүхэн анзаарсан ба. Хүмүүс маань болохоор бас яг Hershingen Music гэдэг үгээр юуг илэрхийлэх гээд байна вэ гэдгийг
маш их одоо эрэлхийлж хоорондоо ярилцах боловч ерөөсөө тайлж чадахгүй. За энэ хүртэл бол Тямминий үлгэрээс ямар нэгэн сэжүүр болж чадаагүй учраас сүүлдээ Тямминий үлгэрүүдийг ерөн жоохон мартах хандлагатай болцсон байна. Харин эсвэргээрээ Сантигийн одоо сүрэл бол дэлхийдээ маш ойрхон тий бараг л яг хажуу хаалханд болсон гэж хэлж болох учраас тэр одоо үйл явдлыг илүү судалдаг. За тэгээд дэлхий рүү яг балар ойн халдлага бол хамгийн одоо өөдрөөр бодоход 100-аас 150 жилийн дараа, хамгийн гутрангаар бодоход бол 20-30 жилийн дараа. За дунджаар бол 70 дараа болох байх. Тэгэхээр энэ 70 жил бид нар хүн төрөлхтнийг аварч үлдэх вэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулж ажиллаж эхэлнэ. Тямминий үлгэрүүдээс хэрвээ ямар нэгэн чухал мэдээлэл олж авч чадахгүй бол хүн төрөлхтнийг яаж аврах вэ гэж бодож байгаа. За энэ олон одоо бодол янз бүрийн төлөвлөгөөний эцэст энэ бол нэг айгүй бодиттой гэх юм уу төлөвлөгөө гарч ирж байгаа. Тэр нь болохоор юу юм бэ гэхэлэр Бархас бод, Дэлхийн ван, Далайн ван, Тэнгэрийн ван гэдэг энэ 4 гаригийн ард сансрын хотууд байгуулъя. Энэ сансрын хотуудад нийт 600-аас 800 сая хүн ер нь амьдрах боломжтой байна. Тухайн үеийн дэлхийн хүн амын ихэнх хувь нь гэсэн. Яг Сантитай адилхан дайралт, балар ойн дайралт нарны аймаг руу явуулах юм бол нарыг ингээд одоо дэлбэлээд байгаа шүү дээ, тий. Тэгэх юм бол мэдээж ам ангараг одоо дэлхийг гих мэт гаригуд бол бүр юучгүй болно. Энд саяны хэлсэн 4 том гариг болохоор яг нарлуу харсан тал нь тодорхой хэмжээнд гэмтэж магадгүй. Тийм учраас энэ гаригуудыг одоо арт талд нэр сансрын хотуудаа байрлуулчих юм бол арт тал нь гэмтлгүй үлдэж чадах юм байна. Энийг болохоор бункер төсөл гэж нэрлэж байгаа. Ийм бункерийн төслийг хэрэгжүүлье гэдэг одоо яриаг бол Нэгдсэн үндэсний байгууллагаас болон дэлхийн одоо ихэнх улс орны засгийн газруудаас гаргаж байгаа. Тямминий үлгэрүүдийг ер нь ингээ мартах тийшээ хандаад байжсэн чинь нэг өдөр Жини гэрт ирнэ. Жини гэрт ирснээр би Тямминий үлгэрт гарсан гүн шиг хөөстөө тийм ваанд орж үзмээр байна гэж хэлдэг. Ирээдүйд 300 жилийн дараа мэдээж бүх зүйл ингээд амар технологи тэ хөгжилтэй хөгж болцсон байгаа. Тэгээ тэр үеийн хүмүүс болохоор ерөөсөө ваантай ус мосонд ордог юм байна. Хувцс нь угаасаа хэрддэггүй. Хувцс нь байнга ингээд өөрийгөө цэвэрлж идэг, шинжлэгдэж идэг тийм материалаар хийгдсэн. Хүмүүс болохоор нөө бид нар шиг шампунь савндаж усанд орохоор болцсон. Оронд нь ингээд нано роботууд бие дээр ингээд тавьчихдаг. Тэр нано робот нь одоо бие дээр байгаа элдв бохирдол одоо үгсэн арьс гуйжсан арьс марсыг бүгд ингээд цэвэрлээ явчихдаг. Тийм байсан учраас одоо үеийнхэн бол саван гэж юу гэдгийг ч мэдэхгүй бүр үзэж байгаагүй. Тэгээд эжин дээр ирээд чи ингээд надад саван олгодог. Би ингээд чиний одоо Halo гэдэг энэ групп компани чи амар олон жил удирцж байгаа. Дээрээс нь би чиний ингээд хамгийн татны найз чи тэгэхээр надаа гэд бэлэг өгч ийн гэж бодчих гээд. За тэгээд мэдээж дэлгүүрт ямар ч саван байхгүй бодож байгаа. Жин ээийг музейд дагуулад очиж байгаа. Тэгээ музей үзмэрт болохоор одоо жишээ нь яг орчин үеийн бидний одоо 90 үеийн хүмүүсийн ингээм амьдардаг юм хэсэг байгаа байхгүй. Бидний иддэг уудаг байсан хоол, одоо сандал, компьютер, гар утас гэд тэр бүгдийг ингээ харуулсан. Тэр дунд болохоор яг нэг юм шилэн хорон дотор саван байж байна. Жин музейн захиралтай яриад тэр саван одоо ямар ч хамаагүй хэлсэн үнээр нь худалдаж авъя гэдэг ийм санал тавьдаг. Тэгээд музейн захирал болохоор эхэндээ ийм одоо ховор нандан олдрыг тэгж зарахгүй марахгүй гэж тэгжсэн. Сүүлдээ бол амар өндөр үн хийлнэ. Ингээд Жин AA2 бүхлөтэн ийм цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижигхэн үйлдвэр барих хэмжээний мөнгөөр ганц сав худалдаж аваад амар happy болоод буцаад Жини гэрт ирж байгаа. Жини гэрт ирээд болохоор вааныг ингээ усаар дүргэж байгаа. Усаар дүргэнгүүтээ Жин дээр ирээд чи ингээд цаас нуглаад цаасаа онгоц хийж чадах уу? Цаасаа усаа онгоц хийж чадах уу гэж асуухад Жин чаднаа гэж хийгээд өгдөг. Болохоор вааны өрөөнд ороод хэсэг чимээгүй болцсон байжснаа босож гарч ирээд Жинийг дуудана. Чи энийг хардаа гэд. Очсон чинь Жин болохоор нөө цаасан ус онгоцныхоо нэг талдных нь одоо ёроолд ирнэх юм уу да тийм ээ нөгөө савнгаасаа нөгөө аимшигтай үнэтэй савнгаасаа жоох нэг ингэж тасалж байгаа тэр хэсэгт ингээд тогтооцсон байдаг. Тэгээд ингээд ваанта усан дээр ингээд тавьсан чинь тэр усан онгоц нь хинч хөрлөхгүйгээр вааны нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл өөрөө явцдаг. Хэдийгээр түрүүн хэлсэнчлэн Сафон дэлхий дээр байх шаардлагагүй гэдэг дэлхийгээс бүр мөсөө явж байгаа гэж хэлсэн боловч Жин AA гэдэг одоо ер нь дэлхийн ихэнх хүмүүс итгэдэг учраас Жин AA2 бол яг саяны болсон үйл явдлыг дотроо хоёулаа ойлгосон ч гэсэндээ ерөөсөө нэгэндээ хэлэхгүй зөв нүдэрээ ингээ хараад ярилцаад байгаа гэсэн. Зав яагаад ванта ус нь нэг талаас нөгөө ус тал хүртэл өөрөө явж чадсан бэ гэх. Тэгэхээр тэр завны яг арт хэсэгт нь тогтооцсон байгаа савн нь усны тэр гадаргууны даралтыг өөрчлөөд даралтыг ингээд байхгүй болгочихж байгаа гэсэн. Тэгэхээр
тэр завийг болохоор одоо усны урд хэсэгт нь байгаа даралт нь ингээ урагшаага татаж явуулж байгаа нэг ийм механизм юм байна л да. Энийг ер нь бол ингээд маш энгийнээр л тайлбарлах гэж хичээлээ. Эндээс болохоор Jing AI2 дотроо хоёулаа юу гэж бодсон бэ гэхээр мөрөлтийн хөдөлгүүр буюу curvature propulsion гэж яг англиар бичсэн байсан. Монголоор болохоор би яг юу гэдгийг сайн орчуулж чадаагүй. Яг орчуулсан тийм аль биесны хэллэгийг нь олж чадаагүй. Тийм болохоор мөрөлтийн хөдөлгүүр гэж явчих. Сансар одоо юу гэдэг юу биш юм байна л да. Тэв тэгшин хавтгай биш эсэргээрээ мөрөө гинэ. Сансрыг хэрвээ бид нэг юм нэмгээ хальс гэд үсэх юм бол тэр хальс яг юм А4-ийн тэгшин цаас шиг биш. Харин ч эсэргээрээ юм хотхор хумбан юм аяг шиг байх юм байна. Хэрвээ одоо сансрын ямар нэгэн хөлөг тэр одоо хотхор те мөрөө гэж одоо хэлээд байгаа. Мөрөө тэр сансрыг арт хэсгийнхаа тэр хэсгийг ингээд яг эндүү шиг ингээд тэгшлээд явж чадах юм бол урт хэсгийнх нь тэр сансрын мөрийг тэр хөлийг урагшаага татаад за ингээд гэрлийн хурд хүртэл хурдлах боломжтой. Энийг л хараа мөрөлтийн хөдөлгүүр гэдэг юм байна. Юн Тиамины үлгэрүүдээс болон Тиаминтай хийсэн ярианаасаа Jing болохоор энэ Сантегийнхэн мөрөлтийн хөдөлгүүр гэдэг энэ зүйлийн учрыг олцсон байна гэж ойлгож авдаг. За яг энэ нээлтийг хийснээс хойш ер нь Юн Тиамины үлгэрүүд дотор байсан тэр нууц санааг нь яг олж илрүүлэх нь улам нэмэгдэнэ. Одоо жишээлбэл энэ мөрөлтийн хөдөлгүүрийг цасан давлгаатай цаас, Hershingen Mosinken-ы галтуулын хар шил гэдгээр нэг илэрхийлсэн байдаг ч юм уу тий. За ингээд хүмүүс л хороо нэг юм цэгийг ингээ олцсон учраас дараа дараагийн цэгийг олоход илүү хэлбэрхэн болсон гэсэн. За шүхэр болохоор ямар очиртай байсан бэ гэхээр юу юм бэ? Төвөөс зүгтэх хүчийг ерөөхдөө бол илэрхийлжсэн. За тэгээ дээрэс нь уурын хөдөлгүүртэй холбоотой нэг зүйлийг бас илэрхийлжсэн. Шүхрийг гүн ус ханхуйтай нийлүүллээ гэж бодъё. Гүн ус ханхуйч нь болохоор холоос ч оройс ч яг нэг хэмжээтэй харагддаг шүү дээ тий. Тэгэхээр цаад дотор нь юу байсан бэ гэхээр ямар ч орон зайнаас үл хамааран тогтмол байдаг хурд буюу энэ хоёр одоо дүрээр гэх юм уу да тийм ээ ингээд нөгөө гэрлийн хурдыг илэрхийлж ирсэн юм байна гэж энэ хүмүүс ойлгодог. Гэхдээ тэгээд гэрлийн хурдыг яг яагаад илэрхийлсэн байж болох вэ гэж явсаар агаад гэрлийн хурдыг хэрвээ бүр асар удаашруулж чадах юм бол орчлон ертөнцид өөрсдийгөө аюулгүй байгаа гэдэг тэр тохиогоо илэрхийлж чадах юм байна гэсэн дүгнэлт нь судлаачид маань хүрдэг. За гэрлийн хурдыг жишээлбэл яг 0.1% нь хүртэл удаашруулах юм бол секундэд 300 км/цаг болно тий. Тэгмүүд зарим хүмүүс болохоор ингэж зарим судлаачид нь ингэж эсэргүүцэж байгаа. 300 секундэд 300 км гэдэг чинь бас л хурдан тий. Яг Нарны аймгийг ингээд бодоод үзэх юм бол Нарны аймгаас гараад явхад бол нэг тийм их хугацаа шаардлагатай. Тэгэхээр хэрвээ бид нэр гэрлийн хурдыг яг 0.1% нь хүртэл ингээд удаашруулчих юм бол орчлон ертөнцид аюулгүй гэдгээ зарлах биш. Харин ч эсэргээрээ бид нар бүр гэрлийн хурдыг ингэж удаашруулж чадах ийм амар технологитой амар одоо соёл иргэншил шүү гэдгээ зарлчнаа. Тэгэхээр энэ бол аюулгүй дохио биш харин ч баг юм дайнд өдөж байгаа хэрэг болно гэж эсэргүүцдэг. За тэгээ судлаач болохоор яг Тиамины хэлэх гээд байгаа санааг бол яг ойлгоод байгаа. Гэхдээ гэрлийн хурдыг жишээлбэл яг хэр зэрэг яг удаашруулж иж бид нар энэ аюулгүй дохиог орчлон ертөнцид илгээх юм бэ гэд энэ асуудал дээрс нэлээд гаццсан байжсэн чинь Тиамины үлгэрүүдийг уншсан хүүхдийн зохиолчдын нэг нь өөрхий найз охинтойгоо шөнө унтж байхдаа нөгөө ярьж болохгүй гэсэн үлгэрээсээ Hershingen Mosinken гэх тэр улсын нэрийг дахин хэлээд байсан юм байна л та. За өглөө нь боссон чинь нөгөө зохиолчийн найз охин нь болохоор өөрөө Норвег юм бүсгүй. Тэгээд чи яагаад Норвег байдаг хоёр газрын нэрийг хэлээд байсан бэ гэд одоо найзлуугаас асуудаг. Тэгээд би юусоо Норвег улстай газрын нэрийг хэлээгүй штэ гэсэн чинь Helsinki, Moskva гэдэг юм хоёр арал Норвег улсад байдгаа гэж хэлдэг. За үүнийг олж мэдээд нөгөө Jing тэргүүтээ одоо Тиамины үлгэрийг судалж байгаа хүмүүс бүгдээрээ Норвег улс руу явнаа. Норвег улс очиод олж мэдсэн зүйл нь юу юм бэ гэхээр яг тэр Helsinki, Moskva гэдэг энэ хоёр арлын голд нь 1 км-ийн диаметртэй амар том усны эргүүлэг байт юм байна. Jing тэргүүтээ хүмүүс чинь зарим нь одоо нисдэг тэргээр тэр усны эргүүлэг дээгүүр нисч үзэж байгаа. Зарим нь болохоор яг завин цуугаа тэр эргүүлэг дотор нь бүр ингэж орж үзэж байгаа. Эргүүлгээс тэр ямар санааг олж гардаг вэ гэхээр хар нүх. Хар нүх гэрлийн хурд юу гэсэн үг вэ гэд байжсэн чинь яг тэнд бас нэг эрдэмтэн гэнэт 16.7 гэж хашгирна. За тэгээд мэдээж тэр тэндээ шууд ингээд ярьж чадахгүй учраас тэд нар бүгдээрээ Норвег улсад байдаг юм Сафонго өрөөнд очиод ярилцдаг. 16.7 км/сек гэдэг нь болохоор бас айгүй юм чухал тоо юм байна л да. Ямар ч сансрын хөлөг 16.7 км/сек-ээс одоо дээшээ хурдлахгүй бол Нарны аймгаас нэг гарч чадахгүй
нарны болон бусад гаригуудын татах хүчинд ингээ баригдаад нарны аймгаас гарч чадахгүй юм байна. Тэгэхээр гэрлийг хэрвээ секундэд 16.7 км болтол нь удаашруулж чадах юм бол гэрэл нарны аймгаас гарч чадахгүй. Буюу гадаад ертөнцөөс ингээ харах юм бол нарны аймаг тэр чигтээ хав харанхуй юм бөмбөлгөл харагдана гэсэн. Хүндрэлт ингээ дотроо лацдуулсан. Гадна талаас нь харахад тэд хичнээн гэрлийн одоо удаашруулсан дээд хурдаараа буюу 16.7 км хурдаараа явсан ч гэсэндээ нарны аймгаас хизээч гарч чадахгүй буюу жинхэнэ яг юм ямар ч аюулгүй соёл иргэншил гэдэг нь харагдах юм байна. Үлгэргүй хаант улс яг тэр нөгөө шунхаа тэнгис шунхаа загсаар хүрээлүүлээд бусад улс оронтойгоо одоо ямар ч харилцаагүй байдаг нь цаагаараа болохоор яг энэ санааг илэрхийлсэн гэдгийг судлаачид олж мэдж байгаа. Гэх мэтчлэн Тиамины үлгэр дотор байсан ихэнх яг стратегийн чухал ач холбогдолтой мэдээллүүдийг бол олж задлана. Харин хамгийн ихний үлгэр дээр гарсан зураач зүүнүүдэд болон зургуудын учрыг л олж чадахгүй. За ингээд гэрлийн хурдаар 16.7 км болгож удаашруулад ертөнцийг одоо ерөнхийдөө хар нүх болгох тэр санааг болохоор хар домен гэж цаашдаа нэрлээд явж байгаа. Ингээд хүн төрөлхтөнд ерөнхийдөө яг авралын 3 зам гарч ирж байна гэсэн. Эхнийх нь бол яг хүн төрөлхтний өөрсдөө бодож болсон. Тиамины үлгэрүүдтэй ямар ч холбоогүй арга байгаа. Бункерийн төсөлтэй 4 том гаригийн ард сансрын хотод байгуулах. За хоёр дахь нь болохоор Тиамины энэ үлгэрүүдээс гарч ирж байгаа хар домен гэсэн төлөвлөгөө байгаа. Гурав дахь нь бол дахиад Тиамины үлгэрээс гарч ирсэн нөгөө морильтийн хөдөлгүүрийг ашиглаад гэрлийн хурдтай сансрын хөлгөө бүтээгээд дэлхийн ертөнцөөс явах ийм төлөвлөгөө байна. Тиаминыг хамгаалахын тулд ерөнхийдөө яг энэ Тиамины үлгэрүүд дээр ажилласан судлаачид өөрсдөө энэ одоо аргуудыг олж нээсэн юм шиг Тиамины үлгэрүүдээс олж авсан мэдээллүүдээ багаар ингээд олон нийтэд сацах тийм шийдвэр гаргаж байгаа. Тиамины үлгэр дээр ажил дуусчаад Жин болохоор хамгийн анх удаага өөрийнхөө байгуулсан гэх юм уу? Өөрийнх нь хөрөнгөөр байгуулсан Halo гэдэг групп компани дээр ирж байгаа. За групп компани бол та бүхний мэдж байгаачлан AA-ийн удирдлагын дор явдаг. Групп компанийхаа төв байран дээр ирээд ер нь бол тэр хоёр хоорондоо ярилцсан. Бид нар одоо хувийн хвшлийн зүгээс те яаж энэ 3 хүн төрөлхтний аврах аргад оролцох вэ гэдэг. Мэдээж Halo Group бол сансрын барилгын салбартаа айгүй туршлагатай том компани болсон учраас бункерийн төсөлд бол угаасаа оролцсон тодорхой. Түүн дээр нэмээд Жиний хувьд өөр болохоор морильтийн хөдөлгүүрийг ашиглаад гэрлийн хурдтай сансрын хөлөг бүтээх тэр талдаа илүү юм юутай хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл гэрлийн хурдыг 16.7 км/сек болгочих юм бол хүн төрөлхтнийг ерөнхийдөө булшилж байгаа гэдгээс ямар ч ялгаагүй болно. Хүн төрлөختөн одоо доршноосоо довноосоо хизээж холдож чадхааргүй болно гэдэг нь Жиний хувьд бол хэтэрхий харамсалтай байгаа. Жинтэй санал нэг байдаг. Тэгээ тэр хоёр Halo Group-ийнхаа одоо олсон орлогоороо морильтийн хөдөлгүүрийг тэм судлах судалгааны одоо академи байгуулыг их мэдчлэн яриа байжсэн чинь гинэд тэр хоёрын утас нь ингээл зөксөө зайгуу дуурч эхлээл хан дээр ингээл маш олон мэдээллийн цавхнууд нэгтэл нэг л мэдээг ерөөсө дахин давтаад байдаг. Тэр нь болохоор Балар ойрын дайралт эхэллээ гэдэг ийм мэдээлэл байдаг. Энэ мэдээллийг хараад эхэндээ бол Жин A2 аль нь ингээд за энэ одоо андуурсан байлгүй дээ, гинт алдаа гарсан байлгүй дээ гэж бодож байгаа ч гэсэндээ тэр мэдээллүүд нь тэр мэдээ нь дэлхийн бүх том мэдээллийн хэрэгслүүдээр яваад ангууд нь хоёулаа маш их хайгаад A болохоор Jiнийг Halo Group-ийн одоо мэдлэлд байдаг сансрын юм жижигхэн хөлөг бас Halo гэдэг нэртэй тэр хөлөг дээр очиод ямар ч байсан дэлхийгээс юун төрөнд хөөрэ гэдэг ийм санаа гаргаж байгаа. Тэгээ тэр хоёр бол машиндаа суугаад маш хурдан сансрын хөлгийн одоо нисэх буудалд гэх юм уу да хөөрөх буудалд очиж байгаа. Тэгээ очисон чинь тэр хөөрөх буудал дээр болохоор айл хэдий хэдэн зуун хүмүүс ирсэн те тэр нөгөө ангаараас нь сансрын хөлгүүдээ гаргацсан. Тэгээ хөөрөх тавцсан дээр ингээд оочрлоод хэдэн зуун хөлөг зогсож байдаг. Сансрын хөлөг болохоор яг онгоцноос нэг ялгаатай зүйл нь хөөрхийн тулд нэг асар юм халуун одоо хөдөлгүүрийг газар руу шууд ингээд нефт одоо үлээгээд гэх юм уу тэгжээж хөөрдөг. Тэгэнгүүт газар бол тэр нь ингээд шууд хайлаад лав болчих учраас тусгай юм хөөрөх тавцсан байдаг. Тэр хөөрөх тавцсан доороо юм асар их хэмжээний усыг ингээд хөрвүр болгоод ашиглаж идэв юм байна. Тэгээ хоорондоо нэг юм тодорхой 5 минутын ч юм уу тий зайтай хөөрдөг. Яагаад гэвэл тэр хөрвөх тавцсан өөрөө хөржиж дараагийн хөлөг нь аюулгүй хөөрнө гэсэн. За ингээд бүгдээрээ хүлээгээ байжсэн чинь Жин A2 ч гэсэндээ өөртөөхөө хөлөгтөө суугаад хөөх хэлж хүлээгээ байжсэн чинь Жиний ингээ хөлийн гадаа нэг багш ингээд бага ангийн сурагчтай дагуулсан 8-9 настай
20 гаруй хүүхэд ингээд дагуулсан. Гадаа нэр ингээд гараа даалдаг. Жин тэгээ гарах гэсэн чи яах гэж байгаа юм бэ гэхэд энэ хүүхдүүдийг чадлынхаа хэрээр аврахгүй болохгүй гэд гараад багштай нь уулзсан чинь тэр өдөр болохоор тэр ангийн хүүхдүүд сансрын хөлгийн хөөрөх буудалд ирсэн. Танилцгаад ирсэн байсан юм байна. Тэгээд багш нь гуйгаад энэ жаа хүүхдүүдийг та хоёр аварчхал та гэд дэлхий дээр энэ хүүхдүүд сөнөөд үлдчих болохгүй. Би бол өөрөө хамаагүй хүүхдүүдийг минь л шавнырыг минь л авраад үг гэд гуйдаг. Тэгсэн чинь жин бол мэдээж аврах амар хүсэлтэй байгаа. Болохоор манай сансрын хөлөгт дахиад 3 хүүхэд орох зай байгаа гэж хэлдэг. За ингээд жин 3 ч гэсэн хамаагүй аврыг харин чи сонго гэж хэлнэ. Болохоор за би 3 асуулт асууя. Энэ 3 асуултанд зөв хариулсан хүүхдүүдийг хөлөг дээрээ суулгана гэж хэлдэг. За тэгээд энэ 3 асуултыг болохоор би доор тайлбарт хэсэгт бичээд үлдээчихье. Тэгээд та бүхэн бас таахыг хичээгээрэй. Ингээ 3 хүүхдийг сонгож аваад хөлөг дээрээ суулгаад хөдлөх ээлжээ ингээ хүлээгээ байж байгаа. Энэ хооронд бол мэдээж мэдээллүүдийг тасралтгүй шалгаж байгаа. Тэгээ байжсэн чинь яг ижлэх мэдээллүүдийг дэлхийн нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан хүмүүс бүгдээрээ ингээд ямар нэгэн байдлаар амь аврагдахын тулд сансрын хөлөгтөөчөөсөө хөлөггүйчээсэн тэр сансрын хөлөг хөөрөх буудлын руу бөөн рүү ирээд зарим нь бүр ингээд хөлгүүд рүү дайрч эхэлж байгаа. Одоо нөгөө хөөрөх ээлжээ хүлээгээ зогсож байгаа хөлөг рүү зарим нь дайраал одоо шатаар нь авирах гэж хичээгээл янз бүрийн мод чулуу шидээд ч юм уу те. За яг тэр мөчөд болохоор зарим хөлгүүд хөөрөх тавцан дээр гарах гэж хүлээлгүйгээр шууд дор дорноо ингээд өөрсдийнхөө байгаа газараа хөлгүүрээ асаагаад дэшээ хөөрч эхэлнэ. Тэгэхээр ингээд эргэн тойронд байсан хүмүүс шууд л ингээд барбекю шиг шатж байгаа. Эргэн тойрныхаа сансрын хөлгүүдийг гэмтээгээд нисэх боломжгүй болгочихж байгаа. За ингээд бараг 10-аад хөлөг ямар ч нисэх зөвшөөрлгүй хөөрөх тавцан дээр гараагүй ингээ хөөрөхөд бэлдээд байжсэн чинь бас яг хөлгөө зөвшөөрлгүй хөөрөхөд хөдөлгүүрээ асаагаад эхлэн тэнгууд нь тэр мөчөжийн энэ хүмүүс ингээд дэг журмигтэй үнцэн зүйлс ингээд бүгднийг хайжиж магадгүй бид нар бол хизээж тэхгүй эцээ хүртэл зарчимтай байна. Эцээ хүртэл үнцнийг гээхгүй гэж хэлснээр түүнийг хараад өвөнд нь ороод хөдөлгүүрээ унтрааж байгаа. Тэгэнгүүтээ шууд ингээд гараад буугаа аваад нэг жижигхэн буутаа гарч байгаа байхгүй. Эргэн тойрныхоо хит хитэн ингээд сансрын хөлгийг зүгээр л ингээ хамаагүй буудчихдаг. Сансрын хөлгч ингээд нөгөө амар аюулгүй байдал, аюул чухал гэх юм уу те машинтай харьцуулахад ч юм уу. Тэгээд маш жижигхэн гэмтэл гарахад л шууд ямар ч нисэх боломжгүй болчихно. Яг хажуудлын хөлгөө нь ингээ бас хөлгүүрээ ингээ асаагаад нисэх гэсэн чинь нөгөө суманд оногдоод ингээд нэг жоохон хэсэг гимтсэн. Тэрнээс болоод нис чатгаа болоод тэр хөлөг дотроос юм амар гой ганган тансаг хувцалсан эмхтэй хүн гарч ирээ шууд ингээ газар ингээ майжаад амар ойрлоод уйлаад эхэлж байгаа байхгүй. Яг энэ мөчөд гисэн чинь дахиад шинэ мэдээлэлүүд гарч ирдэг. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр саяны мэдээлэл бол хуурамч мэдээлэл байсан. Алдаа байсан шүү. Балар байна дайралт болоогүй байгаа гэдэг мэдээлэл байдаг. Тэгээд энэ харамсалтай одоо жижигхэн гэх юм уу алдаанаас болоод дэлхий дээр 10,000 гаруй хүн зөвхөн 10,000 хүн ингээд сансрын хөлгийн одоо хөөрх гэсэн тэр хөдөлгүүрийн галт нь шатаад амнасаа алдсан юм харамсалтай зүйл болж байгаа. За тэгээд яагаад ийм алдаа гарах болсон юм бэ гэсэн чинь хүндрэлттэй ямар ч байсан сантигийн сүрлийг ингэж анзаарч ажиглаж агаад хамгийн түрүүнд Нарны аймгийн хамгийн захта ийм ажиглалтын цэг гэдэг нь байгуулсан. Тэр ажиглалтын цэг нь болохоор сантигийн нарыг сүрүүлсэн нөгөө фотоид гэдэг зэвсэг ирж явах юм бол тэрийг анзаарч хараад дэлхий рүү мэдээлэл өгнө. Хамгийн эртдээ 24 цагийн өмнө мэдээлэх юм боломжтой юм байна. 24 цаг дотор бол хизээч мэдээж дэлхийн хүн ам бүгдээрээ нөгөө нэг бархас байдынхаа ч юм уу тэнгэрийн вангийнхаа ард очих боломжгүй. Гэхдээ яг уу бас огт оргүй хоосон байснаас ядаж мэдчихсэн дээр гэдэг ч юм уу те нэг юм бодол явж байгаа. Ажиллах төв дээр бол байнгын ингээд бас сантиг ажиглаад байж байгаа юм нэг баг байдаг. Тэгээ тэр багийнхан сантиг ажиглаад байжсэн чинь яг санти гаргийн ингээд нөгөө үлдэгдэлтэй тэр амжигтай сүрлийг ингээд анзаараад тэгээ жоохон ингээд дурангаа ингээд холдуулаа харсан чинь нэг юм амар сонирхолтой зүйл олж хардаг. Тэр нь болохоор сантигаас ингээд холгүйхэн юм амар том юм цагирган юм утаа шиг зүйл үзэгддэг гэх юм уу. Өөрөөр хэлбэл сантигийнхан морилтын хөдөлгүүрийг ашиглаад гэрлийн хурданд хүртэл хурдталдаг хөлгүүртэй болсон. Гэтэ тэр хөлгөн нэг арийнхаа тэр сансрыг тэгшгэн болгож хавтгаалахтаа өөрсдийн гэсэн уул мөрөө үлдээд юм байна. Өөрөөр хэлбэл машин байлаа гэж бодоход утаагаа үлдээдгээ гэсэн. Ажиглах төв дээр байгаа энэ багийнхан яаралтай дэлхий рүү явуулах шаардлагатай гэж үзсэн. Яа тэгэл хэрвээ дэлхийн хүн ам гэрлийн хурдтай хөлөг бүтээх гэж хичээж байгаа бол ийм зүйл бас байдаг гэдгийг нь мэдэх шаардлагатай. Сантиро магадгүй ингээд аюу хурдан дайрсны нэг шалтгаан нь сантигийнхний нөгөө 2 дугаар флот нь одоо сантигаас хөдлөхөд энэ нэг ард нь үлдсэн байгаа одоо утааг нь өөр соёл хэрэгжлүүд анзаараад энэ бол маш өндөр технологитой соёл хэрэгжлүүд наа гэдгийг нь
мэдээд дайралт хийсэн байх боломжтой гэж үзээд энэ мэдээгээ яаралтай дэлхий рүү илгээсэн. Яг нэг тогтмол ингээд 24 цагт нэг удаа мэдээлэл илгээдэг ч юм уу давтамжтай юм байна л да. Тэгмээ саяны мэдээг илгээхдээ 12 цагийн дотор ч юм уу тий давтамж нь болоог багт илгээсэн учраас тэрийг нь ингээд дайралт ирлээ гэж ойлгоод ингээд буруу ойлгоцсон байсан ийм асуудалд хүргэжээ. Морилтийн хөдөлгүүр бол ийм хойноо бас масар их хор хөнөөлтөө маш их эрсдэлтэй утаг гэх юм уу тий уул мөрийг үлдээдэг гэдэг хүндрэлт олж мэдээд за тэгвэл бид нар ерөөсөө морилтийн хөдөлгүүрийг судлахгүй. Өөрөөр хэлбэл хүндрэлтэн гэрлийн хурдтай сансрын хөлөг бүтээхэ болио гэд нөгөө хоёр төлөвлөгөөн дээр илүү анхаарч эхэлнэ. Бункер болон хар домын бункерийн одоо төслөө нэлээ ингээд судлаад хэрэгжүүлээд хар домыныг бол зөвхөн мэдээж онлын хувьд л одоо судлах боломжтой. Тэгэхээр нөгөө төслөө бол илүү бодитоор судалж үзээд яг сансарт юм симуляц хийж үзэх одоо нэг юм туршилт явагдана. За тэр туршилт нь болохоор яг нөгөө хүн төрлөختөнд л яг нийт хүн амт гэх юм. Одоо нөгөө хар маст гэж ярьдаг шүү дээ. Хар маст илүү их ихтгэл төрүүлэх зорилгоор яг юм хэрвээ нар дэлбэрвэл үнэхээр бархас бай Тэнгэрийн ван, далай ван, дэлхийн ван гаригуудын ард аюулгүй байх уу гэдгийг хүмүүст яг бодитоор харуулах зорилготой нарны оронд сансарт нүүрс төрөгчийн бөмбөг дэлбэлнэ. За тэгээд нөгөө дөрвөн гаригийн оронд болохоор төстэй хэмжээтэй одоо нөгөө солирууд авчраа тавина. За солируудын ард болохоор жижигхэн нөгөө бүрхий сансрын хөлгүүдэд хүмүүс байрлуулад тэр хүмүүс нь болохоор нэг жоо бэлэгдлийн шин чанартай хүмүүс байгаад ийм туршилтыг хийж үзүүлнэ гэдэг ийм шийдвэр гаргадаг. За тэгээд энэ солируудын ард байх хүмүүсийн нэгээр жин сонгогдно. Мэдээж сэлэн матгагч юм чинь. За ингээд дахиад нөгөө бөөрөнхий сансрын хөлөгтөө суугаад сансар руу гараад солирын ард нүүрс төрөгчийн бөмбөг дэлбэрхийг хүлээгээ байжсэн чинь жиний нөгөө зүүцэн байсаа одоо халбаа барих чивчин дээр нь сайн уу жин гэдэг дуу гарч байгаа. Жин ингээ гайхаад хажууд шиг харсан чинь хамгийн анх нөгөө тагнуулын албаны дарга байсан Томас Вейд яг хажуудлахын тийм бөөрхий хөлөг дээр суудсан байдаг. Wade тэгээд өөрийнхөө тэр суудсан байсан жижигхэн хөлгийг жиний хөлөгтөө ингээд нийлүүлж байгаа. Жиний одоо хөлөгт нь орж ирээд энэ гурван төсөл яг аль нэг нь амжилттай болох ёстой бол чи аль нэгэн дээр нь ажиллахыг хүсэж байгаа бол алин дээр нь ажиллах вэ гэсэн чинь жин болохоор би гэрлийн хурдтай сансрын хөлөг бүтээхийг хүсэж байна. Нөгөө хоёр нь бол зүгээр л хүн төрлөختнийг ингээд тийм шоронд хоригдож байгаа хоригдл мэт болгоно. Гэрлийн хурдтай сансрын хөлөг бол хүн төрлөختөнд эрхчлөөг өгнө гэж хэлдэг. Wade гэсэн чинь за тэгвэл чи энэ компани өөрийнхөө бүх эрх мэдлийг надад өг. Би чиний над хүслийг чинь биелүүлээд өгье гэж хэлдэг. Жин болохоор за би жоохон бодож жоод эргэж хариу хэлье гэд дэлхий дээр эргэж ирсэн байна. Жин AI-тэй ярилцсан чи. Ер нь бол Wade-ийн зөв Wade муу хүн, рационал те хитрхи харгас хүн байж болно. Гэтэ морилтийн хөдөлгүүрээр гэрлийн хурдтай сансрын хөлөг хийх ажлыг чи хийж чадахгүй. Чи илүү их юм уян зөөлөн хүн энэ ажлыг бол Wade хийж чадна. Тийм болохоор чи Wade-д одоо хүссэн бүхнийг нь өгчих. Харин хоёулаа хичээнд орё гэж хэлнэ. Жин хэд хоногийн дараа Wade-тэй уулзаад за би таны саналыг бол зөвшөөрлөө. Би танд бүх зүйлээ өгье. Гэхдээ ганцхан болцолтой. Хэрвээ хүн төрлөختөнд тэр аяар нь аюул тулгархаар зүйлийг та хийж бүтээсэн бол тэр үед намайг сэрээгээрэй. Тэгээд миний одоо үгийг сонсно гэж надад амл гэж хэлэхэд Wade амлалтаа өгснөөр Hello Group-ийн одоо бүх удирдлагыг Wade аваад Jin AI 2 хичээнд орноо. Jin 62 жил 8 сар 21 хоног хичээнд байж агаад сэрнэ. Jin сэрэхтээ өөрийгөө ирээдүйд биш харин ч бүр өнгөрсөн үе сэрсэн болов гэд ихэндээ гайхдаг. Яагаад тэгэхээр Сантигийн аюулыг тогтоон барьсан эрен, тогтоон барьсны дараах эрентэй харьцуулахад бүх зүйл айгу энгийн буцаад хуучин шигэ болчихсон байдаг. Жишээлбэл хаас айгу нөгөө мэдээллийн цонхнууд нэгддэг бол тэд нар нэгтгэ болчихсон. Эмч зөвлөгч нарын ингээ хувцсан бараг л дэлгэц шигтэй зарын самбар шиг байдаг байсан бол тэр нь болоод буцаад энгийн цагаан халаадаа өмсдөг. Тэр удаа цагаан халаад нь бүр сэмэрчгсэн, жоохон хэрцчихсэн ч юм уу байдаг болчихсон. За ингээ гадагшаа ингээл цонхоор харангууд барилгууд нь яг л энгийн байшин шиг хэлбэртэй загвартай болцсон байдаг учраас Jin ингээд өнгөрсөн магадгүй 350-60 жилийг зүүдэлсэн ч юм болов уу гэж өөрийгөө боддог. За тэгээ байжсэн чинь тухайн үед нөгөө сэлэн матгагчид нэр дэвшижсэн 5 залуугаас хамгийн залуух нь одоо 62 настай ах болчихсон. Jin дээр ирээд уулзсан. Мэдээж Thomas Wade таныг сэрээ гэсэн тантай ярилцах
одоо зөвлөлдөх шаардлагатай. Та хоёр угаасаа тийм одоо болцолтой байсан юм байлээ. Тэр танд тийм амлалт өгсөн. Гэхдээ би таныг Томас Вейд дээр аваачхаас өмнө зарим нэг зүйлүүдийг харуулах гэсэн. Энэ зүйлүүдийг харснаар та яг илүү зөв шийдвэрээ гаргаж чаднаа гэж би бодож байна гэж хэлээд Жинийг аваа явдаг. Жин ингээ гадаа хараад харсан чинь ингээл яг энгийн загвартай яг одоогийн бидний ирэн шиг ийм загвартай байшингууд зүлэг мод ингээ харагдаад байгаа. Тэгээл хараалсан чинь зүлэг мод нь яваал ерөөсө тэнгэр гарч ирдэг. Яагаад вэ гэсэн чи тэр нь болохоор юм цилиндр хэлбэртэй сансрын хот байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Жин сансрын хот 1-р Аз гэдэг нэртэй хотод Бархас эд гаригийн ард талд сэрж байгаа гэсэн. Аз гэдэг байгаа энэ хот нь болохоор юм яг цилиндр хэлбэртэй 30 км-ийн урттай 7 км-ийн диаметртэй буюу ерөнхийдөө өөрөөр хэлбэл Бээжин хотын яг хагастай тэнцвүүц хэмжээний газар нутагтай ийм том хот юм байна. Нөгөө Сэлэн матгагч нэр дэвшсэн хамгийн залуу нэр дэвшигч байсан. Тэрийг болохоор Чао Бин гэдэг байгаа. За Чао Бин болохоор Жинийг дагуулад автобусанд суугаад явдаг. Автобусанд суусан чинь хүмүүс бүр яг л бидний одоогийн иргэн шиг эмэгтэйчүүд нь ч тэр эрэгтэйчүүд нь буцаал яг одоогийн иргэний эрэгтэйчүүд шиг болцсон. Эмэгтэйчүүд нь энгийн болчихсон. Тэгэл тэр зах өглөө тэдээс нэгддэм юм бэлээ. Тэр захад загсан хямдхан байлаа гэдэг ч юм уу маш энгийн зүйл яриад ингээд явж байгаа. Жинд бол маш сонирхолтой санагдана. Тэгээ хотын захад хүрээд дахиад нэг юм жижигхэн хоёр хүний те сансрын хөлөгт суугаад нөгөө Чао Бин чинь болохоор Жинийг ингээд дагуулад сансарлуу задгаа сансарлуу гарч байгаа гэсэн. За тэгээ Бархас бод гаригийн сүүдэрт тэд одоо байгаа сансрын хотуудтай танилцсан. Сансрын хотууд болохоор бөмбөлөг хэлбэртэй, эсвэл юм дугуйшиг хэлбэртэй, соруулаг хэлбэртэй, цилиндрэн хэлбэртэй гэдэг ерөнхийдөө бүх хотууд өөрсдөө хоорондоо харилцан адилгүй янз бүрийн хэлбэртэй байдаг. Тэгээ хотуудад 4-өөс одоо 30 сая хүртэлх хүн амьдардаг том жижиг те. За тэгээ том хот бол ер нь 60 орчим байгаа гэж байгаа. Жижиг дунд хэмжээний хотууд бол 100 орчим хотууд байгаа. Нийтдээ энэ 4 гаригийн ард 900 сая хүн сансрын хотуудад ажиллаж амьдарч байгаа гэж Чао Бин танилцуулдаг. Дэлхийд дээр бол ерөнхийдөө бүр дэлхийд даяараа нийлээл Баларын ойн дайралтанд бүсэн ч явах вэ гэж шийдчихсэн 5 сая л хүн байгаа юм байна. За тэгээд энэ хотууд сансрын хотууд нь болохоор бүгдээрээ нөгөө хотууд хэрний хөдөлгүүртэй гэх юм уу. Тэгээд одоо нөгөө Бархас байд гариг маань жишээ нарыг тойроод ирэхэд яг тэрнтэй зэрэгцээд Бархас байдынхаа одоо сүүдэрт нь нуугдаад хамтдаа нарыг тойрж иргэдэг ийм байдаг. Хот алхам өөртөө нөгөө хот улс гэдэг шиг тийм статустай болчихсон өөртөөхөө зэвсэг түвшинтэй, өөртөөхөө засгийн газартай, өөртөө одоо иргэдийн төлөөлөгчтэй гэдэг ч юм уу тий. За тэгэл яг л манай дэлхий шиг зарим хотууд нь Амарлаг, Баян, Чинээлэг одоо санхүүгийн болон худалдааны төв бах юм бол зарим нэг хотууд нь бүр өвгөнтийн хөндөө гэдэг шиг зөвхөн одоо мархичин, хар тамхичин хүмүүсийн амьдардаг хот хүртэл байдаг. За энэ бүгдийг ингээд Чао Бин бол Жинийг дагуулж явуулаад үзүүлж байгаа. Ингэсний эцэст одоо энэ Бархас байдын сүүдэрт байгаа хотуудаас хамгийн загт нь байгаа Halo гэдэг хотод очино. За Жиний байгуулсан Halo Group компани маань өөрсдөө бүр Halo гэдэг юм дунд зэргийн хэмжээтэй сансрын хоттой болцсон байдаг. Өөрсдөө барьж байгуулсан. За Halo-гийн энэ хотод нь бол ерөнхийдөө дандаа юм нөгөө шинжлэх ухааны академиуд байдаг гэсэн. Зарим академиуд нь нөгөө хар доменийг судалдаг. Зарим академиуд нь одоо энэ бункерийн төслөө яаж илүү боловсронгуй болох вэ гэдэг ч юм уу те гэх мэтчлэн судалдаг. Гэхдээ анх нөгөө Wade, Jin хоёрын ярьж тохирсон шиг Halo Group бол гэрлийн хурдтай сансрын хөлөг одоо бүтээх төр судалгаагаа огт орхиогүй байдаг. Маш олон жилийн судалгаагаа хийсэн байдаг. Гэхдээ дэлхийн засгийн газруудаас болохоор яг гэрлийн хурдтай сансрын хөлөг бүтээхийг тэр чигээр нь хариулсан. Яа тэгвэл хүн төрөлхтөнд илүү аюултай, эрсдэлтэй нөгөө уул мөрийг чинь үлдээх боломжтой гэж үзсэн учраас огт ийм зүйл гаргаж болохгүй гэд хариулсан. Wade-ийн удирдлагаар Halo Group бол энэ туршилтуудыг хийгээд сүүлд тэр дэлхийн улс орнуудын нэгдгсэн нэг засгийн газар буюу нэгдсэн үндэсний байгууллагын оронд гарч ирсэн байгууллага нь болохоор холбооны засгийн газар гэдэг байгууллага байгаа. Холбооны засгийн газартаа эвдрэлцээд, муудалцаад сүүлдээ бүр ингээд холбооны засгийн газраас тусгаар тогтнолоо зарлаад ганцхан ийм тусгаар тогтносон хот болно гэдгийг хүртэл зарлчихсан ийм ерөнхийдөө айгүй олон улсын харилцааны хувьд л амар хэцүү байр суурьнд орчихсон ийм хот болцсон байгаа. Мэдээж яг сансрын хотууд бол бүгдээрээ ингээд нийлээд нэг том ийм эдийн засгийн экосистем үүсгэсэн байгаа учраас аль нэг хот нь дангаараа бие дааж тусгаар тогтнож байна гэж оршин тогтно гэж бол байхгүй юм байна. За тэгсэн чинь сүүлдээ бүр ингээд энэ харалдаан нь гэх юм уу эцэстээ тулаад Halo хотыг ингээд холбооны засгийн газрын айрам ингээд бүслээд 14 хоног болцсон байгаа. За ингээ 14 хоног болсны дараа ерөөсөө Жинийг сэрээгээд эцсийн шийдвэрээ гаргая гэдэг тэр одоо зөвшөлтсөлд хүрээд Wade бол Жинийг сэрэхээр Чао Биныг явуулсан. Halo хотыг ингээ тойроо зогссон байгаа нөгөө нэг холбооны айрамчин бол Жинийг л зөвхөн орохыг
зөвшөөрч байгаа. За ингээд Жин өөрийнхөө одоо Halo Group-ийн Halo гэдэг энэ сансрын хотод ороод ингээд үзээд Томас Вэйдтэй уулзж байгаа. Вэйд гэсэн чинь энэ хооронд огтхон жичээнд ороогүй буюу 110 настай болчихсон. Жинээс даруй 3 дахин өндөр настай болчихсон байдаг. За тэгээ Жинийг нэг юм лаборатори руу дагуулж ороод чамд нэг сони юм үзүүлье гэд. Тэгснээ ингээд нэг юм 3 см-ийн урттай хүний үсийг 10 см ингээд хөдөлгөж ингэж үзүүлж байгаа байхгүй. Тэгээ Жин ойлгохгүй энэ нь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь бид нар морильтийн хөдөлгүүрийн яг үндсэн зарчмыг нь ойлгочихсон. Бид нар сая энэ үсийг морильтийн хөдөлгүүрийг ашиглаад хөдлөглөө гэж хэлдэг. Жин тэгээд энэ олон жилийн хугацаанд та ийм их одоо нөөцийг ашиглаад нэг үсийг нэг 10 см зайд л хөдлөж байгаа юм өгсч тийм ээ. Гэхдээ энэ бол яг морильтийн хөдөлгүүрийн суурь болно. Тэгээд бидний ийм туршилт хийж байгааг энэ холбооны засгийн газар мэдсэн учраас бидний яг одоо туршилтаа зогсоо гэж бүсэлчихсэн байгаа. Хэрвээ ингээд Жин чи зөвшөөрөх юм бол бид нэр холбооны энэ айрамтай тулалдахад бэлэн байгаа гэд цэргүүдийг дуудаж оруулж ирж байгаа. За тэр нь болохоор Halo хотын одоо хамгаалах тэ зэвсэгт хүчнийхээ юм байна л да. Бүгдээрээ яг ингээд энгийн эртний үеийн шиг юм буунууд барьчихсан. Энгийн эртний үеийн шиг юм юутай сум гэдэг үлээ. Им сум, магазинтай юм сумууд ингээд үрчсэн. Тэгэд Wade тайлбарлаж байгаа. Энэ болохоор сум нь онцгой сум. Энгийн нэг сум биш. Энэ бол антиматер буюу одоо нэг шиг сум нь нэг сансрын хотыг шууд ингээд устгах чадaltaй ийм сум ба. Зүгээр ганцхан цэрэг өнөөдөр гараад энэ Бархас байд гаригийн арт байгаа бүх сансрын хотуудыг устгах чадна. Тэгэхээр бид нэр угаасаа холбооны яг засгийн газартай яриа хэлцээр хийгээд өөрсдөө ийм чадaltaй зэвсэгтэй гэдгийг ойлгуулад тэгээ гол нь би юуг шаардж байгаа юм бэ гэхлээр энэ морильтийн хөдөлгүүрийг илүү одоо том төвшөнд туршиж үзэх боломжтой лабораторийг байгуулахыг хүсэж байна. Хэрвээ энийг зөвшөөрчих юм бол би одоо холбооны айрамтай шөргөөцөлтөд ах ямар ч тийм юу байхгүй гэж хэлж байгаа. Жим болохоор та чи юу яриад байгаа юм бэ? Та ингээд нэг юм салют хийж сурчаад таны яриад байгаа зүйл чинь тэрийг ашиглаад тэр технологиг ашиглаад пуужин хөөргөн гэж байгаа юм шиг сонсогдож байна. Тэгээд дээрэс нь та сансрын хотуудыг устгах юм ярьж байна. Би танд хэлсэн би үргэлж хүн төрлөختнийг сонгоно. Тэгэхээр та яг одоо энэ үйл ажиллагаагаа зогсоо гэж хэлэхэд Wade за би чамд амлсан. Тэгээ би чамд энэ амлалтанда хүрье гэж хэлээд бүх зэргүүдээ бууг нь сумыг нь цуглуулад холбооны айрам төлөөлөж өгөөд ерөнхийдөө л бууж өгч байгаа. За ингээд энэ явдлаас болоод Wade цаазаар ахуулах ял авна. Жин болохоор буцаад нөгөө анхс ирсэн сансрын хоттой очиод AAX сэрээгээд AA-тэй хамт өөрсдөө Halo хөлгөөр дэлхий рүү нэг явж үзчихэд ирээ гэж хэлж байгаа. Дэлхий дээр ингээ ирсэн чинь мэдээж дэлхий бол онгон зэрлэг яг байгальтай болчихсон байдаг. Нэг хүн амтан ч харагдахгүй. Тэгээ дэлхий дээр ирээд дэлхийгээ нэг сүүлийн удаа харчаад тэр хоёр буцаад сансрын хоттой очиод 200 жилийн хугацаанд ямар ч байсан ичээнд орё. Гэхдээ 200 жилээс өмнө балар ойн дайралт болох юм бол тэр үед бид хоёрыг сэрээгээрэй гэж хэлээд одоо ямар ч зүүдгүй гүн найрандаа автчих байгаа. Ямарчсан өнөөдөр энэ хүртэл номынхоо энэ хүртэл ярьчээ. Бид өнөөдөр номын 75%-ийг ингээд яг дуусгачлаа. Одоо тэгээд бид нарт бас дахиад зарим нэг асуудлууд үлдсэн байна те. Сантикийнхантай уншиж бид нар уулзах уу? Хүн төрлөختөн тэгээд яг энэ балар ойгоос яаж аврагдах юм бэ? Биднийг одоо сантикийнхан хөнөөх гээд байгаа мó хин хөнөөх гээд байгаа юм бэ? Тэгээд тэр 18 сая жилийн одоо үргэлжилж байгаа түүх гарна гэсэн. Тэр нь хизээ гарах юм бэ? Хөөхий тэгээд Тиамын Жин хоёр дахиад уулзгалуу, аз жаргалтай төгсөх болов гэд асуултууд байгаа. Тэгээ энэ асуултанд төгсгөлийнхөө хэсгээр энэ асуултуудын хариултыг хамтдаа олж мэдцгээе.